Хадамцуу яриа нэвтрүүлгийн маань 2026 оны анхны дугаар та бүхэндээ хүрч байна. Манай өнөөдрийн эрхэм зочин боловоос Монгол Улсын иргэн од гэрэл. За сүртэй Монгол улс чинь сайхан үзэж байна. Сүртэй нэг Монгол Улсын иргэн гээд зардаад орчлоо. Яг зөв шүү дээ тий. Өөр яах вэ? Тэгэлгүй яг уу од гэрлээ ийм учиртай 5 дахь жил рүүгээ орж байна нэвтрүүлэг маань. Тэгээд энэ хугацаанд бол маш олон хүмүүс олонний танил биш, тийм ээ, урлагийн биш, нөгөө сууис ярих биш. Яг зүгээр жирийн нэг сайхан Монгол залуу оруулаад нэг сайхан гал баяраа буу хааж болдгоо мүү гэж маш их санал тавьж ирсэн. Тэгээд би 2026 оныхоо хамгийн анхны дугаараар од гэрэлтэйгээ ярилцлага хийх гээд өрсөн байгаамаа. Өрсөлд хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Би ч баг өргөдөхөөс илүүтэйгээр баг өргөхөд хүргэсэн хүн байхад. Тэгсэн. Өөрөө ингээ үдсэн шүү дээ намайг тий. Тэр бичлэг нэр хэр их үзэлт авсан байна. Нэг 400 мянган үзэлт авсан байна. Оо. Бидний дуулсан байна өгшөө. Одоо чи. За. Гараад ирэх шүү. За өгш. За гарлаа болох шүү. За одоо. Хүй хайраа. Хайчих жаа. Харин нэвтрүүлэлт орчод ирээ. Ямар? Халамцвэр. Лайраатай. Нэр сая алга салгаж байна. Юун дээр алтан гац дээр нэвтрүүлэг бичиж байгаа юм чинь. Харин гяс хүрээд ирж байна. Чам руу яхлаарэ заалгадیں۔ Уу харин нэрэлүүд хүн төрсөн байна. Хүн таньдаг болсон байна. Тэгээ шинэ жилээ тусгаад байгаа юм чинь. За гэж чи нэвтрүүлэгтээ гараад ирсэн байна. Тэгээ согтоо ирэх юм уу? Гүнийх одоо уухгүй байлгүй гайгүй байлгүй. Чи тэгээд яг тэгээд жоохон уухтай хал та. Гэтэ гайгүй хөө. Хордон ирээрээ. За нутг. Тэгээ гаралтай болохоор бид өөрөө гараад байгаа тий. За. Тэгээ уул нэлийн дээшээ явуул гэж бодож исэн юм аа. Бас явуулж чадсангүй тэгээ заа тэгээд. Гэтэ хайгуу гоё амжилттай. Ер нь бол байгаа онцох хөө дээ ер нь. Тэгээ би яг тэрийг хараад хүмүүс над руу айгүй их юу ясна л та нөө мешн хийгээл гал баяраа энэ залууг ураад нэвтрүүлэгтээ оруулаач гээд яг гарах гэсэн чи тэг ажиж байгаа гэж тэгсэн чи. Халамцвэрэнд орчод. Яг баригдаад халамцвэрэнд орчод ирээд. За нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн од гэрэлтэй маш их баярлалаа. За тэгээд уламжлалт ёсоор нэвтрүүлгийнхээ бэлгийг гардуулж өгдөг манай нэвтрүүлэг маань Mega Electronics та хамтарч ажилладаг. Тэгээ манай Mega Electronics-ийн маань ийм гоё. За, сэндвич мейкер баг шиг байна тий. За, энэ сэндвич мейкер охиндоо авчиж өгнө дөө. Өө тийм. За, тэгэн гутаа бас тий энэ гоё чихвч байна тий. За, одоо тэгэл баахан юм биш тий. NNC, virus юу ч гэнэ үү тийм ээ. За. Mega Electronics-ийнхоо бэлгийг гардуулаад өгчин. За энд мэдээж халамцвэрийн нэвтрүүлгийн уламжлалт ёсоор кондишн брэнд таны хэлгийг хамгаалж хордлого тайлнаа гэд. Энд болохоор мөн кондишны бүтээгдэхүүн тарих хотоодны ундаа гэж тий. Мөн их нэртэй зориулаад нөгөө Alpaca гэдэг тийм ээ. Чилийн номер 1 Японд борлуулалтаараа тэргүүлдэг Alpaca-га мөн бэлгэлнэ од гэрэлтэй. За. Халамцвэрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент этгэгч Зубровкагийн маань одоо мөн бас нэгэн одоо тун удахгүй хоёлаа Зубровкагийнхоо одоо энэ Bison төрлийг задлаад эхлэн. Бэлгэндээ болохоор энэ Зубровкагийн одоо энэ Charna гэдэг. За Зубровкагийн шинэ төрөл Permove төрөл ороод ирсэн гэж байгаа. Нүүрсэн шүүлтүүртэй сархад мэддэг хүмүүс бол одоо энэ хөө Charna-г бол амсаад л мэдэндээ. Хамгийн супер сайн чанарын спиртээр хийдэг. Одоо энэ хөө харыг нөгөө дагнаж уuna гэдэг чтэй тэрнтэй адилхан нөгөө дангаар нь хэрэглэх юм бол хизээч шартна гэж байхгүй гэж байгаа. За Charna-га ингээд. За баярлалаа. Бэлгэлчнэ. За Оросын алдарт одоо нөгөө Piatozer гэдэг. Piatozer. Энэ хүн Piatozer бол нөгөө ийм учиртай юм бэлээ. Оросын 3 том одоо сархад үйлдвэрлэгч компани нэг. Тэгээд хамгийн их одоо Оросын ард түмэн мэддгээр нь бол Оросын хамгийн зөөлөн арх гэдгээр нэг алдартай юм байлээ. За ингээд тун удахгүй сар шинэ болох гэж байна. Piatozer-ыг сар шинийхээ ширээн дээр тавиарай гэх юм бэ.
За өөр юу өгчих үү? Тэгээд юу болно. Тэгэл баг ингэ өгсөөрөө байтлаа эфирийн цаг чинь дуусаад байгаа. За баярлалаа гараа явах. биш одоо яг тэгээд байдаг хүн шүү дээ ерөөсөн. За одоо юм авцсан. Одоо ярина да. Тийм. За одоо мэдээж халдвар цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Зубровкогийн нөгөө Bison гэдэг нөгөө бизон шилбэр дарж бэлтгэдэг, Пошин онгон зэрлэг бизон шилбэр дарж бэлтгэдэг дэлхийд ирэх цорын ганц арх сархад гэж байгаа тий. 600 гаруй жилийн уламжлалт түүх өвөрмөц үнэр амт гараа ялгардаг гэж. За би ч жоохон нөгөө нэг одоо тийм айхтар олон нэвтрүүлэлд орж үздэг болохоор жоохон одоо бариа гэж ярих хүний ч одоо юу гэж ярих нэ сандрал гэх юм. Жоохон бие бариас. Бие бариас чи яг алга болгох юмыг би яг одоо ингээ хийгээ байж байгаа. За. Яг бие бариас чи сайхан чөлөөлөд өгнө. Асуудалгүй. Манайхан тэгдэг шүү дээ нэг найр майран дээр манай монголчууд гэдэг тийм. Яг ингээл нэг юм халж өгөхгүй яах га чаана гэхгүй ингээ дүмбис сууж үзснэ. Тэгэл нэг яваад ирэнгүүт л ярьдаг шүү гэдэг. Тэгээ төгсгөлд нь бүр өөр юм болоод дуусдаг шүү гэж. За баярлалаа. Халамцсан яриа нэвтрүүлгийн 2026 оны маань нэвтрүүлгийн салхийг хагалж байгаад баярлалаа. За баярлалаа. Чи одоо шууд хатна. За чи өөрөө хүсэж орж ирээ. Заач тийм. Тасах. Тэгтээ өвөрмөц те. Энэ бол ялч байхгүй өөр юм гоё юм. Тэ? Өөрийгөө гоё одгэрл маань танилцуулаач. За ямар мэрэгжэлтэй хаана төрж өссөн одоо залуу байна вэ? Өдрөөс ууц. Тэглгүй яг уу. Тэр цаана кондишнаас аавн. За чинээсээ хоёлаа. Ерөөсө миний нэг гол за тийм. Миний нэг гол онцлог ингэдэж штэ. Шууд ингэ барьсныг шууд рекламддаг. Үндэсний манлаа үйлдвэр Vitafit Group-ийн маань Авраг гэдэг аршаан энэ нөгөө их хаадын маань үлгийн нутаг Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын нөгөө Авраг тусан гэдэг аршаан. Тэр чи ерөөсөө ингээд бид бүхэнд ингээд гарт маань савлаад авдирч байгаа. Савлаад авдирлээ шүү дээ Vitafit Group маань гайхалтай. За би сая чамаар сайхан асгуулж тэглээ. Тэгснэ өөрөө санаатай байгаад шүү дээ. Одоо өөрөө муухай хоо задлаж ин тэгтээ. За сайхан үзэгчдтэй гоё өөрийгөө танилцуулаач. За би ийм учиртай. Ер нь бол сошиал дээр бол том ихчийн аав гэдгээр одоо хүмүүс намайг их сайн мэд. Ер нь бол үздэг хүмүүс маань тэгж мэддэг байх. Уг гарал бол Булган аймгийн Сэлэг сум их. Зөв. Булган аймгийн Сэлэг сум одоо энэ манай улсын начи амар сайхан. Манай сумаас дунгуйлдаг. Тий. Тэр хүний нутаг одоо бас миний нутаг гэж ярих юм үү. Тийм. Ер нь бол хөдөө өссөн. Өвөө аав хоёр талын өвөө бүгдээ л хөдөөний хүмүүс. Манайх бол арай нэг сумын төв дээр голдуу байдаг байлаа. Тэгэл яг ер нь бол багнаас бол Булган аймгийн Сэлэг суманда ер нь нэг сайхан хайраг цагаан дээрээ. Тий, мал хувийн дээрээ нэг нагцгүй нагц нартаа ер нь нэлээд тусд юм болоход л ер нь өслөө дөө. Тэгээ нагцын ер нь бол их хүмүүжилтэй. Тэгэл өвөө эмээгийн бас нэлээд ерөөлттэй хөвгтдээ би одоо тэгэл өвөө эмээгийнхээ ерөөлөөр сайн сайхан одоо үдий зэрт явж байгаа гэж боддгий штэ. Тэгээд манай өвөө улсын авраг малчин чөлтөмийн ойд өвч хүн байдгийг. Тэгээ дөрөв шагналт. Тийм хүн. За аав талаасаа болвол баасан ч өгөөд хүн байсан. Одоо тухайн үед нөгөө гөрүүлдэг гэж ирдэ шнэ. Даан хийдэг тийм хүн. Тэгээд нэг тийм хоёр хүний л одоо нийлбэргийн одоо энэ тал явандаа тэгээд хотод юу яа л да. Орж ирнэ 12 жил болчих. 12 жил. Тэг яг 18 наснда нэг хүмүүс ярьдаг шин нэг өдөр ингээл так гэ сэрэл нөгөө би ч нөгөө их сургуульд сураагүй. Булган аймгийн төв рүү орж нөгөө Месүт сурчаад тэгээд Месүтэ төгсч харьсан чинь үеийн ер нь яваад өгсөн биш үү? За ер нь хөдөөний амьдар чи ихэр жоохон бас нэг мал хөө жоохон бага юм байна. Ер нь болохгүй. За хот орё. Тэгэл яг цөнхтөө хувцаа аваад тэгэл яг хот орж ирсэн дээ. Тэгэл ерөөс хамгийн түрүүнд ямар таньж мэдэх айл байх ш. Нэг оюутан ахын дал очиж байгаа штэ нэг оюут нэг нийтийн байранд нэг ах маань нэг бас 2-3 жил амьдэрсэн ахаа төвшөд очиж байгаа. Тэгэл
хиллээ дээ ер нь. Тэгээд амьдрал эхэллээ гэж. Тэгээд хотын их амьдрал руу шунган орлоо одоо тэгж тарж байгаа. Цэрэгт яваагүй юу? Цэрэгт яваагүй. Яг нэг яв. Цэрэгээс яаж зугатаач ба? Ер нь бол зугатаагүй. Зугатаач байж шиг. Эхний жил яг үеийнхэнтэйгээ явъя гэж тэгжсэн чинь яг тухайн нөгөө би чи нөгөө нэг оны сүүлийн хүүхд болохоор надад зарлан ирсэнгүй. Хоёр дахь жилээс нь явчих гэсэн чинь тэгээ нэг л жоохон айц төрөөд. Тэгээ шууд нөгөө нэг одоо манай нутгийн тэр сэргийн юу хариуцсан ахтайгаа шууд очиод уулзсан. Оо аха би одоо ер нь бол явахгүй гэдэг. Тэгэл энэ өгөл хэлсэн л тэгсэн чинь за чи нөхөр минь ийм сэтгэл зүйтэй байгаа бол яах юм бэ минь гэдэг. Тэгээд ингэн тэг нэгэл одоо тийм ингээ төлбөр мөнгө төлж бас болдго юм байл шүү дээ. Тэр зарчмаар нь ер нь гарлаа. Гэтэ яг би бас хүүн одоо 2 бандтай явуулна гэж бодоод байгаа шүү дээ. Оо за 2 банд ч одоо хэд үрж байгаа? Нэг нь баг нь 3 сартай. Дундх нь 2 настай. Оо ямар хөөр. Тий. Манай охин ч болохоор танаа нөгөө нэг сүрхий охин чинь нөгөө айгүй их нөгөө дагагчтай сүрхий охин чи одоо хэд настай? 7 настай. 7 настай. За. Аавын ганц амштай тэр чи ерөөс бүх юм намайг дураас яар. Алуу хоёулаа нэг халуун дээр нод гэрлээ. Өмнөө нэг сайхан юу аваадах юм. Хоёулаа өнөөдөр Алтан гац ресторанаас нэвтрүүлгээ бэлдэж байгаа. Манай нэвтрүүлгийн одоо алтан түнш ялдж байхгүй. Алтан гац ресторан юм аа гэж. Оо за урдаа аваарай хөө. За. Нөгөө үхрийн чансан хавирга байна. Чи бас нэлээ том биш шүү. Сая ирж явахад би багштайгаа ярьлаа. За. Тий. Миний шав хоол унд идчихэж ороорой наа нэвтрүүлэг. Тэгээд биш нэг их сургуулийн нэг багштай. За. Тий. Амьдралын их сургуулийн. Амьдралын их сургуулийн. Тий. Одоо за тэгж байгаа ярина тэр. За ингэж сайхан. Оо хоёулаа сайхан хоол ундаа идэж аваад газар дөхий те. Ямар юм да яарах вэ гэж. Амар сайхан начин ер нь тэгтээ тэгвэл энэ нутгийн онцлог байна уу? Ер нь булган тал руугаа танаа сум тал руугаа жижиг нь үү ер нь? Бөхчүүд. Яг хоо ер нь бол яг багавтар. Бүрэг ханга манга тал руугаа бол их том битээ өсөлөө хөвгттэй. Том битээ те. Урагшаага. Булганы айхтар барилддаг гэсэн яагаад гэдэг юм? Жаахт те. Монлог штэ. Би одоо Амра National харж мотивац авдаг штэ. Би яагаад тэгээд манай нөгөө нэг дээр үед нөгөө тамирчин байхад чинь манай багш нар чинь дандаа болгоныхан баггүй. За. Гайртан багш манай дагс шууд гэж нэртэй. Тэгэл яхаад чинь хөдөө өсөж байгаа хүмүүс чинь тэгэл ер нь бол би ч гэсэн тэгэл үзэл үзсэн шүү дээ. Нэг хэмжээнд. Тэгээд тэр ханы бэлчээд чинь юу хийх вэ? Тэгэл нэг нэгнийхээ овцыг урдаас салаа шүү дээ. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Оршин алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Mega Electronics. Тэгэхээр зэрэг Mega Electronics маань бол Улаанбаатар хотод 10 салбартай харин Дархан Эрдэнэтэд нэг ийм салбартай байгаа. Дэлхийн шилдэг брэндүүдийн одоо цахилгаан бараа, гар утас, компьютер, замун зөөврийн компьютерийг та бүхэндээ санал болгож байна Mega Electronics маань. Чанартай, баталгаатай бүх бараанда хамгийн хямд үнийг санал болгож байгаа. За мөн Mega Electronics маань бол онцгой урамшуулал зарласан гар утас, цахилгаан бараа, зөөврийн компьютер дээрээ лизингийн таатай нөхцөлийг орлого нотлохгүй эндэж төлөх шаардлагагүйгээр урьдчилгаагүй лизингээр авах боломжийг та бүхэндээ олгож байгаа юм шүү. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн Mega Electronics пэйжээр зочлоод аваарай манайхаа. Mega Electronics. Тэгээд нэг ийм хүүхд байдаг даахаа. Нэг айлд манай энэ бол ер нь ингээд сайн явах юм байгаа. Энэ маань бол одоо өөрийгөө санаа зовдгоо мó ч юм уу. Тэ нэг тиймэрхүү айлд нэг тийм хүүхд байдаг. Би бол ер нь л тийм тэгж кодлогдсон хүүхд. Амиа аваа явчихна гэдэг чинь тодтолтой. Тий.
ер нь мааг мэдээ орохоос захитлгээл өвөө эмээ ч юм уу тий ингээд ах дүүнэр манай энэ манай эргэн тойрных ч намайг гэгэнэ гэдэг. Тий манай гэгэнэ ялцахгүй манай гэгэнэ мундаг хөхт бол мундаг хүн бол энэ асуудалгүй. Тэгэхээр нэг юм багаасаа нэг ах дүү өвөө эмээх аав ээжийнхаа нэг тийм сэтгэлийг нэг юм амар амгаланд байлгадаг хөхт байна шүү дээ. Нэг сахилахгүй бодохгүй ерөнхий тэгээ нэг төлөв даруу тэгээ тийм л ер нь л хөхт байсан. Тэгээ яг хүн тэгж хэлээд байх чинь амьдрал дээр гарч ирээд гэсэн кодлогчдөг юм билээ. Би ингэж явах хэвээр манай аав ээж надад ингэж итгэдэг өвөө эмээ ингэж итгэдэг байсан гэдэг утгаараа нэг кодлогдоод аягүй хичээж тэгээд одоо өвөө эмээгийнхаа тэр мундаг явж исэн одоо юуг одоо дурсамжийг бодоод ил гоё ингээд мотивацлагдаж ингэж явах юм явдаг юм билээ. Би бол өөр дээрээс тэрийг их дүгнж бодсон да. Тэгээ яах вэ? Одоо манай өгч чинь л Монгол Улсын авраг малчин гэд хүн байна шүү дээ. За социализм нийгэмд тэр хүн одоо тэр хүнийг яг энэ нийгэмдэр ацарсан бол бас нэг хөөрхөн үзэтэй л хүн байх нь шүү дээ тий. Яг үнэ. Тий. Хэрвээ минь тэр хүний цус одоо ген надад байгаа юм бол би бас нэг жоохон ингээд энэ нийгэмтэй яаж амьдарч чадах боломж олонцоогоороо хүний адаг биш тийм ээ. Гэхдээ ориглон биш. Гэхдээ нэг гоё бай гэдэг утгаараа бас нэг сошиал дээр жоох ингээд юм хийгээд тэр миний тэр охин чи өөрхийн буйны амт юм байгаа. Тэгээд би яг сүүлийн тэр миний тэр яг нэг өөрийн аккаунт болохоор ингэж гарч ирсэн. Охиныхоо нэг наагур цаагаар хоолунд нь тусласаар хагаад за хүмүүс яг нөгөө нэг том их чи аав гэж таньдгүй. Хүмүүс ингээд хаац годонд ч юм уу энэ нэг ажил төрөл хийж яваад ингээд таарахаар чи юу вэ? Яг ингээд дүрс байхгүй нэр байхгүй болчих. Нэг хүүхэн бүр чи тэр урд нь үер хичээлвч гэж яах шиг. За тэгэхээр заах юм өөгч ш одоо булчирхаач байгаад шүү дээ. Тэр чинь ингэжснээс нэг охноосоо өөрийнхөө зүгээр аккаунт дээр нэг хөөрхөн юмуд хийгээд ингээд үзье. Гэхдээ би сошиал дээр ингээд одоо контент гэх юм уу ингээд фаны юмнууд хөөрхөн гоё чинь би нөгөө нэг хүн амьтантай хэрэлдэй гэж бол ерөөсөн юм анхтаас тийм ч юм уу хүн одоо энэ миний зэвсэг ч юм уу тийм нөр тийм зорилгоор биш гоё эрэг байя ингээд өөрийнхөө бодож санаж байгааг энэнгүүрээ ингээд нэг дамжуулаад илэрхийлчихье. За хаа нэг гоё инээдэмтэй одоо хөгжилтэй юм байвал тэрийг хийчи ядажлан одоо тийм нэг гоё юм л шидий даал гэж бодож одоо өөрийнхөө юун дээр хийгээд нэг сарл болж юм. Тэгвэл одоо одгийн маань юу дагагч нь одоо хэд болсон бэ? Нэг сарын дотор 52,000. Тэг яг нэг суур сайтай би чи нэг том ихчи аав гэдэг ерөнхийдөө тийм ээ тий суур сайтай. Охин маань болохоор 200,000 одоо өргөж байна. Тэгээд би тань руу юу яасан юм? Нодлон 5 сард залгасан. Та намайг танихгүй. Би бол таныг мэдэн штэ галах. Тэгсэн чи яагаад би галах руу би ярьчаа дараа нь би чи бодлоо л да. Би яагаад энэ галах руу ингэж залгаж байгаа юм болоо гэсэн чи нөгөө халамцсан яриагаа ингэж үдсээр шимтэн үдсээр хагаад галахта дасч. Хүм манай монголчууд ихээ ойрын хүн юм санагдаад. Манай монголчууд ингэдэг штэ. Нэг юм болох нэг асуучмаар юу илээ одоо нэг за эмгэгт ажилтдаг бол тэр ингэж гэдэг нэг асуудаг тий. Яг тэрэн шиг охин яах нэг 5 сар их чинь бас нилээ ингээд нэг вивс авдаг болцсон. Тэгсэн чинь нэг ганц нэг газрууд ингээл тэдэн сарын гэрээ ч юм уу хамтарч ажиллая одоо ингээд бүтээгдэхүүнээ ингээл холбогдож шүү. Би чи таг штэ. Би чи одоо бүр ажлын гэрэл гаруй үсэг зурж исэн болохоос би ямар ийм таниулан сурчлах одоо тий ажлын гэрээч мэдэхгүй шүү дээ одоо үн ханш ямар байдгийг ямар шхуу нөхцөлтэй байдгийг мэдэхгүй таг тэгсэн чи нөгөө тандгаараа галах руу залгаж байгаа нөгөө тассангаараа тэгээд галахын надад дугаарыг таны одоо найзуудыг ч юм уу би танихгүй шүү дээ тэгээд галахын дугаарыг олж авна шүү дээ би тий яаж олж ирсэн бэ гэхээр за ингээд пэйж рүү орсон байдгүй YouTube дээрээс уусаа хайгаад хэрэггүй. Тэгээд 1950-аар залгадаг юм байна шүү. За энэ галах Go студийн захирал байж таараа. Go студийн дугаарыг авчихад би галахтай бол холбогч таараа. Go студийн дугаарыг өчөж юм. Нэгсэн чи өстнийг дугаарыг залгасан чи яг авч шүү. Хоолон мөн байж. Мөн байна. Тэгээд ерөөсөө яг эхлэж яахаас андарсан л да. Ахаа би нэг хэн нэгний тийм таньдаг хүн биш ээ. Би нэг манай нэг охин ингэсэн нэг ийм юм гэсэн чи хүмүүс ингээд байна. Яадаг юм бол бах гэсэн чи ах яг хэлж шүү. Миний дүү ингэдэж шүү, тэгдэж шүү. Хилцээ язаа таньдаг хүн шиг галах л ярьж байгаа байхгүй. Өөр хүн бол бас гайгүй хайштай байж.
Өөр юм бол мэдгүй би надад чи яаж мэдгийг завгүй ээж гэдэг юм уу те тиймэрхүү яг галах юм. Яг л тэнд байжсэн. Тэгэл за айгүй баярлалдаг байхгүй тэрэн дээр бас нэг хөрхөө ингээд нэг юм яг юу илээ яах илээ гэж явж нэг жоохоо ингээд үнхэнд нэг одоо замчаан гэж яриад байгаа шүү дээ тийм ингээд жоохоо ингээд нэг мессеж өгч чинь бас ингээд за гэдэг нэг гоё. Мөн бас гайгүй хайштай байж маа гэж. Заримдаа бол ер нь азаг дээрээ тавьсан байхад би чинь бас нийлээ орой залгасан шүү. Тийм үү? Тий ахаатайгаа ярих боломжтой байна уу гэдэг ингэжсэн чинь яриа байх юм даа гэдэг чинь. Хүмүүс бас орой эднэр ингээ залгадаг юм аа. Тэгээд зарим нь бас нэг жоохон нэлээд бөлөмцүү байдаг юм аа. Нэлээд бөлөмжгсүү байдаг юм аа. Тэгээд тэр үед бол бас нэг жоохон ёдор аашилнаа. Хэлбэл чи маань миний дугаарыг ягаад ханаас авч уу гэдэг айгу гайхаад тэгсэн үү. За 2 дахь раунд. Тэгээ 3 гээд болчихсон те айгу. 5 раунд явна шүү. Энд чинь тэгээд ийм их айгу холихны ундаг байна бах энэ доороо ингээд айгу тонголго ихтэй. Тийм байна уу? Тийм байна уу те? Оо за. За авч тэгээд. За илүү тэгээд игсэн чи дүүн ер нь жоохон мөрөдлөөрөө л амьдарч байгаа юм билээ. Сайхан штэ. Яаж мөрөдж ийн гэхээр миний мөрөдөл тийм амар хол мол ч юм уу тийм олимп төв дэлхийн авраг болно ч юм уу тийм өндөр мөрөдөлтэй хүн биш юм би. Би өсвөр насндаа нэг найзтайгаа юу яагаад ингээд найзууд нэг хоорондоо нэг өсвөр насны хүүхдүүд нэг мөрөдөл одоо зураглал ярина шүү. Тий. Тэнд би ярьж хахад ингэж ярьсан байна найзтай. Найз нь нэг ийм 2 давхар байшин барина. Тэгээд гоё их нэртэй болоод гоё хүүхдүүдтэй ингээд гоё юм гоё гэр бүлийг ингээд бий болгоод гоё ингээд амьдрахыг л хүсэж байна. Өөр одоо нэг юм байхгүй. Одоо тэгэхгүй зарим хүүхдүүд ингээд дуучин болно ч юм уу одоо жүжигч маш өндөр амбицтай байдаг шүү дээ. Олимпиад болно ч гэдэг юм ингээд би бол тэгж л ярьжсэн байна найзтай. Дараагаар нь сая өнгөрдөг 8 сард Жоки урд их нэртэйг нь Вашингтон төгжрээ л явжсэн. Ярихгүй юу? Хоёул нэг нэвтрүүлэг ярьж яваад ханаа чи ер нь ямар нэвтрүүлэгт орох одоо ингээд мөрөөддгийг одоо тэр чинь хүсэл бас мөрөөдөлчтэй тийм ээ гэдгийгс чи манай ихнэр би нөгөө юунд орох их сонирхгүй боддгийн штэ нөгөө нэг түнэр харахгүй гэдэг нэг юм айлгадаг нэвтрүүлэг байдгийн штэ тэрэнд ингээд нэг өөрийгөө ингээд сарахыг хүсдэг гинэ манай ихнэр би болох нь чи ямар нэвтрүүлэгт ордгийг ихнэр асах би халамцгүй ярианд л орё гэж боддог штэ. Тэгээ одоо ингээ ярьж одоо ярьж гасан сууж. Ерөөсөө ингээл мөрөдлөөрөө тэгээл одоо явж. Тэр амар. Яа танаа ихнэр чи ямар амар юм мөрөдлөө сарж үзэх гээд багш. Йоо бурхан минь. Тэр бас үнэхээр амар. Би нэг орсон штэ. Та орсон юм уу? Орсон штэ. Тэгээд энэ тэрвгээр ингээд намайг би хулганаас үтлээ айдаг байхгүй. За. Тэгсэн чинь ийм баахан дажигсан ийм хулганууд донд ингээд гівтүүлээд тэгээ ингээд дээрээс ингээд баахан хулган хаяад. Зөө. Тэгээ би чинь зүгээр игээд яг зүрх бол зогсоогүй зүгээр. Хөнгө алдсан. Уус би нэг хулгай хараад чи эвгүй сайн. Амар ч чи юу. Би бол могоноос сүнсэлж байгаа. Могоноос л амар. Хөдөөдөгт могоо байна шүү. Бага. Тэгэл чинь тэгээд өдөнийхэн чинь бас тэгэл эвгүй штэ тэгэл ойртох нойрчлээд тийм би юмээ бол зүгээр холхон шиг яваад гэдэг. Могоон чуулган харахаар л одоо учиргүй одоо сайн юм гинлээ энэ тэргээл тэгсгэж хэлээ. Тийм байлээ. Тэгээд одоо харчаад тэгээд таарч ирсэн үү? Гүү харчаад гэртээ хөвдөдөө ямар баяж байгаа тэр чинь. Тийм ээ. Эхнэр юу хийдэг вэ? Эхнэр цэцэрлэгийн багш. За. Тийм манай эхнэр чинь надтай танилцахад бол эм зүчээр сурж ирсэн. Ангаахад. Тэгээд надтай танилцаад 2 дугаар курс байж байгаад 2 дугаар курс яг дүүрэгцсэн. Тэгээд надтай танилцаад маамаалаад тэгээ маамаалангуутлаа нөгөө бодол сонирхол нь өөрчлөгдөд нөгөө охин гараад ирсэн чи одоо манай том охин гараад ирсэн чи би ерөөсө цэцэрлэгийн багш боллоо гэх. Тэгээ хөрвөөд цэцэрлэгийн багшаар сураад тэгээ цэцэрлэгийн багшаар төгссөн. Нөгөө мэдхгүй одоо ямар яг сэтгэл зүй явсан юм байгаа. Бараг ингээд охиныгоо хөтөлж бараг охиныгоо ангидаа авах гээд байгаа юм аа шээ тий. Манай ихнэр ер нь хүүхдүүд аюу сайн харилдаг. Ер нь өөрийн хүүхдчилдэг, өөрөөлөө хүүхдчихсэн аюу сайн. За тэгсэн чинь нэг мөрөөдлийнхөө 2 давхар байшин барив уу? 2 давхар байшин барьсангүй баха. 2 өрөө байрлал авлаа. 2 өрөө байрлал. Тэгээд яг л ер нь бол тэгээд ингээд харж байгаагаараа л явж байгаа юм бэ л ингээд эргүүлээ бодоход
яг л тэгээд ингэж юм. За яг хөө за хотод ороод ирсэн ингээд дан гихцэн. Тэгээд хоттойгоо танилцах гэж нэг 2 жил болноо. Нөгөө нэг хөдөөний амтэн чи. Мэдхгүй ш тахаа одоо таг Дасан зогсох гэж одоо тэгэл юу н хаанаа байдгийг хаанаа очиж яад одоо ингээд хаалттай л ертөнц рүү орж ирж штэ яг урд нь ганц нэг ингээд ажил төрлөөр орж ирээд ч юм уу хувцсунаар авах ингээд нэг явж лээс яг ингээд амьдрж төвлөрөх гэж орж ирж байгаа байхгүй чи. Амьдралаа босгохгүй. Тий. Тэгээ урд нь яг би нэг 45 хоногийн тогоочийн курс суучаад явсан. За. Тий нэг жилийн өмнө. Яагаад тогоочийн курс суусан бэ гэж тэгсэн чинь би чи ерөөсөө яг юм хоол ундны бол нэг хайхтар сонирхол байхгүй. Тэгсэн чинь бас айгүй амьдралтай. Нөгөө барилга дээр ажиллахаар ч жоохон юм хүүтэн сэрүүн одоо тэгэл янз янз шүү дээ. Одоо манай барилгын ажилч юм жоохон хүнд талдаа шүү дээ. Ер нь бол тэр ажлын юм. Тэгэнгүүт тэгээ бас нэг цалин мөнгө өгөхгүй ч байх ч юм уу тэ нэг тийм талтай. Тэгэнгүүт би тогоочоор сурчвал цааны газар ажиллах нь байна, ресторанд ажиллах нь байна, цалин мөнгө нам өгөх нь байна, дулаахан газар ажиллах нь байна, хоол ундтай ойрхон бас айхдаг. Тэгээ тэгж тооцоод яг нөгөө нэг одоо ресторан ч юм уу цааны газар арай нөгөө цалин багтаа л да. Гэхдээ нөгөө цалин найдвартай хоол ундтай байх нь байна тийм ээ. Орой сайхан ажилласаа явахдаа нэг сая ичээд явахдаа өглөө нь ирэхэд даачаад ирнэ шүү дээ. Тэгээд 2 жил ажилласан. Тогооч тэр нарийн бов чиглэл рүүгээ. За. Тий хотод. Баян-Монголд нэг хэсэг жил хэрэттэй ажилласан. Тэгээд бас нэг ресторан цайны газруудаар тэгэл ернөө таслах тогооч те бэлтгэгч. Тэгтээ тэр чинь яг одоо хүртэл тэгэл охин ингээ контент энэ хийхэд ер нь бол амар хэрэг болж байна л та. Дөртөө болцсон. Тий дөртөө болцсон. Яг яаж хийгээд ингээд зүгээр бичлэг үзээд ингээд хийсэн ч гэсэн за ангин тэгнэ гэдэг бүх юм суугчаад байна. Тэгээд айгу бас айгу хэрэг болж байна. Тэг хүний сурсан юм илүүдгүй юм байна. Яг одоогоор бол одгийн хийж байгаа ажил мэргэжил. Одоо яг жилийн өмнөөс сошиал намайг оролдож эхэллээ те. Юу гэдэг шиг нөгөө улс төр шамаг оролдоно гэдэг шиг. Тий. Сошиал намайг оролдож эхэллээ. Яг жилийн өмнө дүүнүүгээс нэг ажилласаа гарцсан. Яг ингээ тархи амраагаа байжсэн. Тэгээд эхнэр нөгөө одоо энэ нөгөө охины контент гэдэг чи ээж охин хоёр яг цэвэр нөгөө нэг санаа байхгүй. Охин гоё өгөгдөлтөө байна. Охин сонирхолтой байна. Тэгээд ээж бас яг нэг сонирхол тэр хоёрын нэг юм уулзаж штэ нэг хүсэл сонирхол те. Яг хоо тэр хүүхнүүд чинь бас тэгээ хоорондоо аягүй ойлголцсон штэ. Тэгээд би аягүй дургүй байсан. Яах гээд байгаа миний охиныг жоохон байхад ингээ жоохон байна наа. Хүүхэд өвдөө ичээ ингээ чи ингээ би чи бүх эрсдлийг тооцоолж байгаа штэ яа. Миний охиныг хүнд оромжлуул яах юм. Миний охин ингүүл яах юм. Том болоод ингээ тийм ээ ингээ бас нэг талтай ийцэн. Нөгөө талтай гэтээ сошиал гэдэг манай монголчууд одоо бол ер нь бол айгүй дайжгүй гоё ойлгодог болчих. Контент гэдээ харждаг болчих. Фан юм фан одоо хөгжилтэй юм гоё ингээд бас хардаг болчих. Ингээд ялгарч салгаад яг хин инфлюенсерийн төвшөнд явах гээд байгаа, хин илэрхч болох гээд байгаа, хин одоо тий яг тийм ялгарч салгадаг айгүй нөгөө сошиал ухамсартай гэж л одоо ярих байх та. Айгүй гоё болцсон ер нь бол бэлээ. Тэгээд яг нэгэнт одоо ихнэр зүтгэцсэн байна. Охин ингээд явцсан байна. Тэгээ би ямар бичлэг орох болгонд нь уурлаа л одоо ингээд дэлтэй нь ш тийм ээ. Өвчтэй юм шиг тий. Тэгээд за тэгвэл гэж ярьж байгаа бол наадахт дээр чин юу яана? Ажилланаа. Ер нь алгоритм чин аппликейшн чи ер нь яаж ажилтээ? Тий. Судалнаа. Тий, судлаа штэ тэр чин. Нэгэнт л одоо хийх гэж байгаа бол хийсэн шиг л хий. Тий, хийхгүй бол чадахгүй тэгээд нэг юм орхичих хэрэгтэй байхгүй. Яг зөв. Тий. Нүүн нөгөө нэг жоохон юмнуудыг жоохон ингээд яг орсон салбар гэж л ярил л да одоо. Жоохон тулгачих гад нэг юм мөрөө үлдээч гээд байх хүсдэг. Тэгээд сошиал бол яг тэгж эхэлж байгаа. За, эний төр орхич байлаа. За, хамгийн анхны одоо би ч одоо хуваарь бизнес эрхлэнэ гэхүү дээ. Ихнэр битэрчтэй хийж үзээгүй юм байхгүй. Нилээл юм байл. Хоёлаа гахаад ижих гэж үзлээ. Би гүүзүү засвар хийх гэж хийж ийлаа. Гахаан бэрэмтэй болох гэж үзчихээ. Баар 22 наснда баар түрээсэлжлээ ихнэр битээр. Бас айгүй эго гэж ярих юм уу? Мундаг сэтгэл зүй одоо ингэ бахархдаг байхгүй гоё байдгийг. Тэгээд дараачаар нэг хүүхдийн тоглоом үйлдвэрлэж үзлээ. Үзээ ям тоглоом. Өрчгөл тарих гэдэг нэг юм пэйж нэгээд тийм нэр өгөөд тэгээ одоо юу гэж ярих юм? Би тараад танд өгнө. Яавал нэг юм ингээд гүйлгээд яг модон тоглоом. Тэгээ гүйлгээд ингээд холцсон тоглоом дээр одоо морь байлаа гэхэд унгыг ингээд аваачдаг.
Хүүхэд нь 2-3 настай хүүхэд тоглоход одоо амтны төлийг ялгадаг болох ч юм уу. Морины төлийг унах тийм ээ. Гүүний төлийг унах одоо ишгний ямааны төлийг шиг гээд ингэж нэг ялга салгадаг тийм тоглоом. Тэгэхээр яг хөгжүүлэлт хийгээд ингээд явсан бол айгуу дайжгүй. Ер нь захиалгаад дийлэхгүй тэгээд болсон шүү дээ. Үзөө за. Тэр чинь ингээд би нухсаар байгаад өдөрт 20 ширхэг тоглоом гаргана. Их нэртэйгээ үдсээр юм байгаад одоо зөвлөх хүрдэл тэр чинь нэг айлны хүүхдийн хорон хомсрол өргөс орчих гээд хэцүү шүү дээ. Тэгээд 20 гарна 20 маань ингээд зарагдчихна. Тэгээд одоо тэгэнгүүтэл чи нөгөө 2 хүн ажиллаж байгаа. Тэгээд 20 тоглоом гаргахаар чинь нөгөө ашиг нь хэдийн тий. Уул нь ингээд яг ингээд бас нөгөө бизнесийн юг ойлгохгүй тэгээд ингээд дууссан юм байл. Тэгээд янз янзын юмгаа оруулж үзэж байна. За тэгсэн чи хот орж ирээд нэг 2 жил тэгээд хоттойгоо танилцаад би тэгтээ ер нь бол хотын хүүхдүүдэд амар хатаархсаа ингээд хот ороод ирсэн чинь. Энэ хүүхдүүдийн гэр нь энд байна. Аав ээж нь одоо ингээд гэр нь энд байна. Аав ээжийнх нь найз нөхөд энд байна. Тий. За ядаад би хөдөөнөөс орж ирсэн амтын хинч мэдхгүй амтан байж сууж байгаа шүү дээ. Тэгэхэд чин ядаад нэг аав нь найз руугаа яриад танаа тим ажил байвал миний хүүхдийг ингээд ажилуулчих гээд ингээд так уцсахад очоод ингээд тэр хүүхдийн ажилд ингээд орох боломжтой шүү дээ. Боломж нь байна. Тий боломж одоо нөөц болцсон байна. Би юу бол ингээд таг шүү дээ. Тэгээд ер нь бол жоохон хотын хүүхдүүд одоо хотод ингээд юу яаж байгаа өсөж одоо төрж хүмүүж байгаа хүүхдүүд жоохон нөгөө амар их нөгөө боломж нь ингээд энэ зах зээл байна, мөнгө байна, ажлын байрууд нэгээд бүгд бэлэн болохоор жоохон хот орж ингээд хатаархсан. Тэгээл за далаад өгнө гэ. Тэгээд нөгөө юу алим модноос хол ундаггүй гэдэг шиг ингээ эргээ бодсон чинь сошиал гэдэг ингээ ярьсан чинь манай гэр бүл чи угаасаа сошиал суурьтай гэр бүл юм бэ. За. Анхнаасаа. Яасан бэ гэдгсэн чинь одоо 17 онд тийм ээ 17 онд манай монголчууд ер нь тэр чигээрээ нэг жоохон лайвдлаа шүү. Тэгсэн. Би таксинд явдаг гэсэн тухайд. Нэг өөрөө нэг машин авцсан. Одоо тэгэхээр 20 мөртэй өгч штэ. Тэгээд лайв хийж штэ би. Таксинд явангоо амар экстрим лайв хийж байгаа байхгүй. Тэр чи тэгээд лайв асуучин. Тэгээ өөрлөгөө харуулчин. Тэгээд за би эндээс тэдэн хаваа явж гин. Тийш нь хөргөж өглөө тэдэн төгрөг оллоо гээл. Тэгээд лайв үзэстэй л хүн бол яг хүний царай бол орохгүй. Ингээд сууж байгаа бууж байгаа нь мэдэгдэн. Тэгээ ингээд лайв хийжсэн чи манай эхнэр миний лайвыг их шимтэн үзэж гинэ нэг орой. За. Шүнжэнгөө үзэж гинэ. Тэгсэн чин нэг охин л угаасаа ингээд би тэр анзаараад байна шүү дээ тэр чинь нэг охин л үзээлээсэн. Тэгэл яг зөндөөл хүмүүс үзчихлээ. Яг нэг зөндөөн ч юу байх юм ба нэг 10-аас 20 оронд л хэлбэлзэл үзэн шүү дээ тэр чинь. Тэгээд маргаашнаас нь их нэртэйгээ чадалж эхлэхгүй юу? Тэ ерөнхий миний нэг уг хүнийг одоо энэ онигын нүдмүүд хамаагүй миний уг хүнийг тэр хүн бас ойлгочод байна шүү дээ тийм ээ. Энэ ямар мундаг залуу вэ? Тэ ингээд хичээж ийн гэдгийг бас жоохон ч гэсэн ойлгочод байна. Тэгээд тэрэн дээр нь дөрөөлөд их нэртэйгээ танилцчихгүй юу? Тэгээд яг уул нь ингээд цаашлагад тэр лайвынхаа карьерийг хөөгөөд явсан бол бас нилээ өдөөд нилээ болцсон байгаа юм билүү. Одоо тий төрийн өмчийн компаниуд руу дахиж ороод хийвэг. Юу хийж байгаа вэ? Манад ноёо өргөл байна шүү дээ. Ноёо өргөлч юм тий. Ноёо өргөлийнхаа яг ардталт нь байж байгаа юм шүү дээ. Тэгээд их нэртэйгээ танилцчихж байгаа юм уу? Оо за. Тэгэл ерөөсөө тэгээ яг нэг лайвын карьераа их нэртэйгээ танилцаад нөгөө араас нь хөөцөлтэй завгүй болоод лайвынхаа карьерийг орхичихгүй яах. Орхисон юм тий. Тэр их лайвын урсгал донд чинь би бас юу яасан штэ. Чимээгүй лайв гэж хийгээд. За. Тэгээ бас яг ингэ асаачдаг байхгүй юу? Тэгээ юу ч дуурдаггүй юм. Ингэ байгаад их. За юу ч дуурахгүй зэ. Ямар ч харилцан яриа байхгүй. Тэгээд ингэж яагаад хаяа ингээд чата уншдээ нөгөө нэг комментүүдээ уншдээ. Тэнгууд дуураач. Дуураач өөш. Дуурдаач юм уу гэх. Тэгээд охин гараад. За. Охин танилцаад ерөөсөө би чинь бас нэг хөдөө өссөн хөх жоохон малч ухаантай. Тэгээд ямыг нэг жоохон ингээд том зургаар нь харчдаг тийм ээ. Нөгөө нэг одоо малч ухаан гэдэг чинь бол ингээд 100 байхад өвлийг ер нь бол ажин шүү дээ. Тийм ээ. Тэгээд нэг ажигч гярхаа ер нь бол өсдөг. Бэн л одоо эргээл ингээд бодож яхад ямыг их ажигладаг, анзаардаг.
Тэгээд яг их нэрийгээ бол тэгээд нэг юм гүсээр хөдөлцөрөн байгаа тэгээд нэг юм хадмалж аваа тий. Юу ээжийн одоо хадам юу гэснээс бас ингээл ингээ өрөөлөөрөө л бас тэр айлд очсон юм бэ лээ. Манай одоо их нэрийн одоо тал бол арангаа хүмүүс. Тэгээд манай хадам ээж хүртэл тэгдэг штэ намайг миний хүү миний цацлын хүүхэд ээ чи би өглөө болгон босохдоо ямар сайхан юм. Тий өглөө болгон босоод цайныхаа дээжийг өргөхдөө би яг л ийм хөргөнтэй болъё гэж л одоо охинтой минь ийм хүн учруулж өгөөсөө л гэж би цайныхаа дээжийг өргөдөг байсан. Миний хүү бол яг л тэр цацлын хүүхэд. Тий айгуу гоё үнэлдэг манай хадам ээж хадам аав энэ төр бол гоё. Тий миний хадам аав хичил миний хүү бол юу юм бэ лээ. Би бол чамааг ер нь охиндооч санаа зовдгоо чамд санаа зовдгоо миний хүү бол ямар ч нийгэмд ямар ч одоо юм нөхцөлд бол ингээд өөрийнхөө амьдралыг аваад ингээд явчих уу би нэг тийм одоо энэ хоёр маань яач вэ хэрэлдэх үү муудах вэ те ерөөсөө тийм санаа нь бол бийдгүй ингээд манай авч амар тустаас хэлчтэй ууралчихна. Ямар ачаа ёо. Тэгэхээр чи чамааг баг байхад чинь ээж аав эмээ өвөө чинь бас яг тэгж хардаг байсан шиг. Тий. Одоо бас ингээд ороод чинь бас яг л тэгж харж байгаа. Чиний нэг ийм инээрийг одоо бас нэг ийм харизан байна те. Тий яг л нэг хүнтэй харилцаа гээл тэгэл би чинь тэгэл хүмүүс чинь тэгэл одоо манай хээ ах маань бол одоо ингээд нэг давж явах маань бол одоо ингээл багада нэг тийм хүүхдээс ингэдэг тэгдэг гэл одоо ярьж штэ. Би бол давж явахын эсрэг тойл. Би хүнтэй муудалцсныг айхтар үзээгүй. Гэт би хүнтэй хэрүүл хийшнийг айхтар чаддаггүй штэ. Ингээд чимэм юм уу гээд ингээд хиймээ ингээд хүмүүсийг хэрэлдэн штэ. Тэгээд нэг айхтар заах нэг тийм өгнүүд бол яг тэгсээ гарчна. Тэгээд ингээд нэг 2-3 цагийн дараа ингээд машиндаа явж байгаа ч юм. Би тэрийг тэгээд хэлэхэд удаас нь тэгээд хэлчихсэн байж тэгээд хариулт нь хизээ хаан тийм. Өмгөө дундагт цаахаа хэлчих бас гоё шүү дээ. Би яг дундагт хэрэглээ. Хүмүүс чинь ингээд арсалцаад ингээд шүү дээ. Би бол тэхгүй. Тэгээд ер нь бол манай би саяхан нэг газар ороод манай нөгөө ингээд охин сууж шүү. За бас тухайн үед бид 10 жил байхдаа бас би бас тэр одоо тэр юмхт бас караалдаг байсан байхгүй одоо ингээд бодоход. Тэгээд сайн уу одоо чиш нөгөө хэн бэ штэ нэ тэр мэрээгээд уулзахгүй ярихгүй юу? Таньдгүй чамаг. Тий. Тийм сурахгүй юмтай байсан байна. Тийм ээ тэр чинь бас нэг одоо ингээ ярих юм бол караалдаг байсан тэгэл нэг наагур цагаар ингэх байсан л байлгүй дээ. Тэгэл байлгүй. Тий. Тэгсэн чинь нөгөө нэг амтан маань намайг нөгөө ангид байсан гэдгийг ч мэдэхгүй. Тий. За чиш нөгөө нэг тэр штэ ч юм ингээд бас хэлжүүл олох л. Тэгтээ бүр зураг байхгүй ш та. Кадр байхгүй. Тэгэж тэрч болоод ирвэл жоохон хүн ер нь тэгээд нэг жоохон угасаал тэгээд нэг жоохон чимээтэй л амьдрах хэрэгтэй. Ингээ ирээл буцахын хооронд тийм ээ. Тэгээд нэг хайхан зөв. Тэгээд хүмүүс нөгөө ингээ хоол өдөр ялуу. Тийм л юм байлээ даахаа тэгээд. Ер нь тийм шүү дээ, тий. Тэгээд нэг их нэртэйгээ танилцаад нэг юм за тэгээд тэр чи одоо айлын охин авч суух гэж байгаа. Би чин тэр нэг бас нэг нийтийн байранд байгаа амттай. Тэгэл их нэртэйгээ танилцаал ер нь жирэмсэн болсны мэдээл ер нь тэгэл зүтгэсэн даах. Энэ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Домчбор 7 хэмж гэж энэ бас их гоё. Монголын нөгөө гайхалтай эмийн ургамлуудаар энэ 5 тансаг нь бол одоо жишээ нь те хон хушуу алтан гагнуурын үндэс мид синамон цагаан га гэл одоо ерөөсөө юм 5 тансаг эмийн ургамлаар аль эндээс нэг хоёулын амталгаа явуулаа тэгээ тий домчор мэднэ ага тийм домчорыг оо 5 тансаг нөгөө дом юуг нь хончстай их бас гоё хончстай нас гоё тий яг үнэ нэгэн өдөр хоёр найз маань ирвээд тэгээ 3 таг хоосолсон байт юм аа. Домчороосоо тэгээ энэ нөгөө ер нь нөгөө энэ одоо контент ч вэ, кино ч вэ, юу ч энэ нөгөө нэг дэмжиж энэ хамтран ажиллаж байгаа байгууллагууд нэр их гоё санагддгийг. Тэгээд ер нь үзэж байгаа контентн дээр одоо ингээл хамтарч байгаа юмуд нь болж өгвөл ингээд би авъя да гэж боддгийн. Ч одоо зорилго нь тэр шүү дээ. Тийм ээ энэ одоо таниулан сурчлуулах гэдэг
хүнд үзүүлэх гэдэг. Тэгээд хин үзэж байгаа би үзэж байгаа. Тэгээд намайг аваач л гэсэн. Ер нь бол цаад ийм зүйл шүү гэж тайлбарлаад хэлдэг байгаа. Яг байна би л үстэй. Ер нь бол тийм учраас нэг гой ер нь авал хоёр юм шиг санагдаад. Тэгээд надад ч гэсэн одоо жишээ нь сайхан санагдчихэв. Одоо за энэ домч орч хаа вэ гэдэг юм уу? Эсвэл Зубравко ч хаа вэ? За одоо энэ Пятосер одоо энд бол одоо reunit гэдэг одоо 75 гаруй жилийн түүхтэй Итали сайхан вайн байна тий. Ингээл хүмүүс чатаар бас асуудгийн хүмүүс. Тэгэхээр би ч бас нэг тэр бүр бас хариулж явах чадахгүй. Нэг хариулъя гэж ил мартсан байна. За хоёул эндээс нэг сайхан хэлээ. Тэгэж аваад л нэг сайхан ихнэрхээ ханаас яаж аваад л тэгэл одоо тэгээд үерхэж нөхрлөө би ч юм бол хордтаа ш тахаа ерөөсөө таньч хурдтай шинж юм бэ хурдтай тий танилцал ер нь 3 сарын дотор хэд л ер нь хадманд ороод ирээ суудсан багч чинь тийм ээ хадмандаа өөрийгөө ойлгуулаад хизээний тий ерөөсөө тий тэгэл ерөөсөө 6 сарын дараа ихнэр жирэмсэн болж ачиж шинэ гэлзуулаад ерөөсөө тэгэхгүй л одоо хэцүү шүү дээ ахаа тэгтээ ер нь шүү дээ тий нэг юм ягаад байгаа бүүн мэд тийм эрэгтэй хүмүүсээ чинь хэцүү мөлий тий хэцүү байхгүй хамаагүй тий үргэлжлэх хугацааны яг хэдэн сар жил үргэлжлэх гээд байгаа юм тий би бас их нэртэйгээ суухтаа шууд л хийсэн би чамтаа сунаа л наа үгүй яг хэлсэн шүү дээ би чамтаа сунаа юуны тулд эр хүн гэхээр юу жоохон ийм ядч ихнэрийнхээ хэмжээнд чинь жоохон манлайлалтай байх хэрэгтэй шүү дээ. Санаачлалтай тийм ээ. Нэг амьдралаа ингэ тгий за ингэ шүү тгий шүү гэдэг. Тэгэхгүй нэг ард нь удах ч юм яг гад байгаа юм мэдэхгүй хэлүүлэх гээд байгаа юм мэдэхгүй. Тийм бол жоохон төвөгтэй байх. Хоёр давхар байшин барих гэж байснаа яга хоёр өрөө байр руу зүтгэчихв. Ихнэрийн сонирхол. За. Тий. За тэгээд дөө гээл. Тэгэл. Уг нь одоо чиний сонирхол бол газар аваад яг өөрөө альны орон сууц одоо мөрөөдөл тийм байгаа нэ. Тэгэн гутаа бас нэг хашаа хороогоо хоёр ингээд мод зоод ягаа тэр чи бас гоё амьдрал шүү дээ. Тэгэл хүүхдүүдтэйгээ тэр тоглоо. Яг тэр саксын шийднэ тий. Хоёр ацаа мацаа. Тэр ч бас гоё шүү дээ. Тэгж л одоо ер нь бол анх мөрөөдөл яг эхэлсэн юм бэ л. Одоо тэгэл за тэгээ хот ороод ирсэн. Тэгэл ихнэр ингээд танилцаал хүүхд жирэмсэн болоод за тэгээд нэг охин төрөөл 7 хоногийн дараа би нэг машин авсан. За одоо монголчууд мэдэх нь бол амжиргаа цагаан гэж одоо ярьдаг шүү дээ. Жижигхэн бордог. Ерөөсөө яг ингээд баг ингээд эцсийнхаа мөнгийг дансанд байсан бүх мөнгөө ингээд шавхаал 50,000 төгрөг дутаал нэг хадам ихч рүүгээ яриад 50,000 төгрөг гуугаал ихчид нэг яг ингээд мөнгөө бүрдүүлээл маахаа гэж өгөөл тэгэл надад нэр шилжүүлэх мөнгө төгрөг байхгүй бичгөөртэй мөнгө төгрөг байхгүй дүү нэг жоохон хэд хоног ажил хийж байгаад ирээд ингээд бичгөөртэй шилжүүлээд авъя гэн. Тэгэл машинаа унаал ихнэр дээр очисон доо. Жичгээ загаа маш. Манай ихнэр бүр яана гэдэггүй байна наатах чи эрэхтэй маш. Тэгэл ерөөсөө одоо л над ер нь амжиргаа цагаан бэдгий байгаа одоо барьныгаа да. Тэгээ би яг үнэгээд нэг өөрчлөгдөд солиод ом ингэсэн л дээ. Гэхдээ нөгөө яг тэр машин бол яг хэрэгтэй биш ингээ байгаа. Тэгээ яг саяхныг хүртэл ингээл хаа нэг би шууд унаад явчихдгийг. Гоо ингээл чамай гоё ш тах. Тэгээд тэр машинтай ингээд одоо хөөрэ бизнес эрхэлж болох нь шүү тэр чи. 100 айл дээр зогсож юу нөгөө таксинд явах биш 100 айл дээр зогсож нөгөө барилгын материал зөөхөх гээд. Тэ. За тэгээд тэгсэн чинь 100 айл дээр дахиад өдсөн чинь юу яадаг юм бэ? Дуртай нь очиод ингээд зогсоол юу яадаг юм бэ? Бизнес хэзээний байр баринд орцсооцсон тий ахнууд энд байж тэгээд ахнаар ч энэ зогсоод дураараа хацаа хурж ирсэн. Тий. Тийм байдгүй маа л гин. Тэгээ азар яг нэг таньдаг ах маань хуур ах маань юу тэнд зогсдгийг. Тэгээ бас тэр ахынхаа нэг наа загвар загсан тийм ээ. Би тэр ахын ингээд дүүш юм шүү. За тэгээ явж исэн чинь яг нөгөө нэг халтур нөгөө явж ирснээс илүү даг гэх нөгөө орлого морлох чинь ингээд арай ингээ өсөж байгаа юм чинь тэр чинь арай биеийн дамар ингээ харьцаж байгаа хүмүүс ч гэсэн арай гоё. Тэгээд нөгөө төрөө бичгнүүлээ явж ирсэн чинь багштайгаа дарахгүй. За багш ямар учиртай юм бэ? Энэ бас хөгжөлтэй. Амьдралын их сургуульд орохгүй юу? За тэгсэн чинь багштайгаа танилцаад багш яадаг байсан бэ гэхээр тэгсэн чинь бөөдөн хийдэг хүн юм байна. Манай багш. За тэгсэн чинь уулзсан чил учиргүй хоёлоо чил vibe нийлээл ерөөсөө. Яриаг нийлээл, мааз нийлээл алж гинэ хоёлоо. Одоо
Тэгээд багштайгаа би бол нэг 6 жил оюутан байсан яхаа. Тэгээ өнгөрсөн жил дүүн сургуулаа төгсөөд ажилласаа гарлаа. Багштайгаа 6 жил. Тий. 6 жил. Ардын будингийн захирал чин зэрэг гэдэг хүн байдаг. Ардын будингийн яг тийм том одоо компани ч юм уу тийм биш. Жижигхэн нэг хөрхөө эдэ ажилчинтай нэг үйлдвэрийн байртай дэлгүүртэй тэгэл яг тэрийгэ хийдэг тийм хүн. За тэгээд тэр ажил төрөл бол надад сонирн биш ерөөсөө. Тэр ахтаагаал гоё ярилцж суух одоо яг ингэж ял. Заахаа ингэсэн чинь. Тий. Тэгэл ерөөсөө манай багшчууд би одоо бүх юм асуу шүү дээ. Ахаа яах вэ? Яг ингэж байна. Эхнэр ингэж. Нүгнө чи гэдэг юм уу гэх. Наах энэ наа чи ингэн эн чинь юм байх хэвээр. Бүгдийг нь хэлж өгнө. Жинхэнэ дасгалжуулна шүү дээ. Зөө. Тий. Тэгэл ерөөсөө хотод ингэж амьдэрдэг штэ гэл ер нь ингээл бүс ботер ярихгүй сэдв. Хоёул бизнесээ ч ярина. Үйлдвэрээр ажиллаач ярина. Хуу амьдралаач ярина. Бүх юм ярина. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө нэг амжиргаа цагаанаараа бас нэг буудан хүргэж байгаа танилцсан байх нь шүү. Тий. Тийм бай тий. Ах яг нөгөө нэг бас яг дөнгөж шинэ бизнесээ эхлүүлсэн байж байгаад тухайн үедээ нөгөө нэг тээврийн нөгөө машин тэрэг одоо порт ч юм уу тийм зөөгч машин байхгүй намайг хөрслөхгүй юу? Тий. Тэгээ би чи яг бол ажилт нь бол биш. Тэгээ нөгөө нэг ийм яг ажилласан нөгөө ирээсээрээ ингээд цалинждаг. Тий, яг тийм. Тэгээ сүүл рүүгээ нэг жоохон ингээд нэг цалин малин ингээд нэг тогтоогоод тэгээд ингээд угаасаа нэг юу улсын шалгалт болоод тэгээд төгсгөлөө тэгээд ахтайгуу баярлдаг штэ. Гоё бүр надад ягаад ч амар гоё хүмүүс нэ одоо таардаг. Тэгээл одоо нөгөө сайн багшийн савчин сайн л явдаг үстэй. Одоо та тий. Яг тэрнтэй адилхан би чинь манай багш ч одоо нэг гайват маяач ч юм уу тэр одоо тийм хүн биш лээ. Манай багш бол тийм хүн байд. Тэр нь бол гоё. Байрны урьдчилгаагаа яаж бий болгосон бэ? Нөгөө хуран талаараа юу? Тэр нөгөө баар түрээсэлж ягаад. За. Тий, тэрнээс нэг жоохон тухайчтай ковидын өмнө ч бас ч айгу дураараа байлаа шүү. Байрны өмнө чинь хямдхан бас гайгүй амьдралд ойрхон биш. Яг тухайн үед бол гайгүй бүрдүүлээд би чинь бүр нэг байрны 60% бүрдүүлчихэд яасан шүү. Тий, зохицуулсан. Тэгэл нэг өрөө байсан. Орцондоо нүгээр нэг 2 өрөө болгоод одоо дахиад бас ихнэр голоолох шиг байна. Охин ч голоод ах шиг байна. Тэгэл за. Тэгээ би хэлд яах юм бэ? Тэгээд чи тэр энэ хэдэн хүүхдүүдээ л нэг сайн сайхан өсгөхөд айтайхан шиг боловсралтай ингээд нэг гаргачвал тэгэл нэг 3-4 өрөө ч юм уу яг том байр савтай болдог. Эдгээр чи нэг оюутан ингээд яваадаг нь хоёлаа тэгээд ямар нэг өрөөнд орж хөвтөлтэй нь штэ. Одоо нэг арай өөр гоё баашин байр юу нэг лагерын газартай одоо хүүхдүүд нэлэх байгаа юм чи агаар салхитай ингээл ярилцаал хурлын төвчөнд л явах юм да. Тэгээд би дан газараа шиг нөгөө нэг бодол болов байгаад ана байсаар л тий байгаад байна штэ тий би бүр ийм мөрөдөлтэй бас байдэн штэ хаа. Тэгээ би яхаа мөрөдлөө билүүлэл явж гин. Би нэг гоё их нэртэй болоод хүүхдтэй болоод тэгээ нэг гуруулаа юм уу дөрүүлээ юм уу тэр тоон хамаагүй. Тэгээ ийм гоё ширээний одоо нэг айлд нэг хоолундаа иддэг ширээ байдаг шүү тийм ээ. Ширээнийхээ ард суугаа нэгээд нэх гоё маслтаа талах эс чихэртэй ингээл идээ сууж яхантай гэж би мөрөдчихсэн тахаа. Гоё үстэй тий. Нэг амар том юм мөрөдөд яах вэ тийм ээ. Тэгэл яг тусдаа гараад яг ингээл сандал ширээтэй болоод яг тэр мөрөдлөө би ингээл масны бүр зорж маслаа аваад элсэн чихрээ аваад талхаа аваад чагаад за ханаа би ингэж мөрөдсөн би одоо яг ийм гоё байна гэд ингэж. Тэгээд тэр чинь ингээд ийм яг гоё ийм хүсэлгүүд ингээд барьцсан талах байвал бүр гоё. Тий бүр гоё тий. Барьсан талах ч бас их сайхан шүү дээ. Тэгээд ер нь хүний удам судар гэдэг чинь яг хүн нөгөө хүнтэй танилцахтаа ч юм уу ингээд таньжил болохтой удам судрын хар энэ трэмэрэ гэдэг. Гэтэ яг би тэр зүйлдэл нэг айхтар юу байдгүй. Яг бид нар бүгдээрээ л аав ээжийнхээ тусгал тийм ээ. Тэр ген ингээд явж л байгаа. Гэхдээ тэр тусгал гэдэг зүйл маань энэ нийгэмдэр яаж эргэж ойх вэ гэдэг чинь айгүй сонио. Амар арх уудаг хүний хүүхэд байгаад ингээд архичин болно гэсэн бас зүйл биш. Магадгүй тэр хүүхэд архинаас жигсчээд нийгэмдэр гарч ирдэг байхгүй. За би нэг хизэж واخхгүй те. Яах юм бэ тэр ингээд муу мухагч юм уу те нэг хэтрүүлэн эриглэх юм байдаг гэдгийг тэр хүүхэд нэг хараад өссөн. Нэг бол хүчрхийлэгч үж болно шүү дээ. Тэ. Тэгэхэд хүчрхийлэгч байвал за би их нэртэй болол би их нэрээ ингэж хайрлан да. Би хүүхдээ ингэж хайрлан да гэдээ бас энэ юм эсрэг тусах юм магадaltaй. Янз янз л байдаг юм бэ л. Тэгэл яг хуу ингээл ойлгоол нөгөө нэг одоо багшийнхаа юусэн одоо нүүчи яах вэ одоо нэг сургуулаа төгсөөд нэг бакалавртаа болчлоо. Одоо нэг магистр хамгаалчихлаа гэдэг юм ойлгоол явна. Амьдралын их сургууль гэдэг чинь амар ер нь танах хэдүүлээ юм бэ?
Эхээс гуруулаа. Гуруулаа. Тий. Нэг ах байна, нэг ихч байна. Тий ах ихч мэгчүүл яах вэ? Цэцэрлэгийн багш үүдч тэр. Тийм ээ. Тэгвэл ер нь манай монголчуудын нэг тийм юу гэдэг юм шүү. Зан гэх юм уу? Эсвэл ганцхан монголч гэлтгүү бүгд л тийм байдаг юм уу? Ер нь яг ингээд төрснөөсөө нэг хүүг сонсдгоо тий. Тий, ер нь бол тийх магадaltaй байх. Гэхдээ яг төрсөн ах ямар хүн байх юм бэ гэдгээс бас амар шалтгааллах байна. Нэг ахтай бол одоо төрсөн ах ч юм уу төрсөн ихтэй бол амар ярьдаа шүү дээ. Тийм. Тий, тэгээд бас сонирн бохгүй. Тэр нэг ийм холбоо сонирн байгаад байна хаа. Одоо нэг ийм бизнес дээр үлдэл юм биш үү? Найзууд нэг бизнес хийхээрээ жоохон ингээд харгалдах гэдэг. Нөгөө нэг одоо хоёлаа бизнес хийлээ гэхэд одоо хоёлаа ингээд үе их найз их байлаа л да. Галаа тэгэрэй гэхэд одоо хоёлаа найзын төвшөнд анханасаа найзын төвшөнд харилцчих юм чи хоёлаа найзынхаа төвшөнд л байхгүй. Тэр чинь бас нэг ийм ажил хэрэг яваад нэгээрээ ажил хийлгэх хариуцлага болоод ирнэ шүү дээ. Үүрэг хариуцлага хүлээх тэр шугамд жоохон нөлөөлж шиж магадгүй л гэж би боддгийг. Ах бол яах вэ? Миний ах буруу явсан ч гэсэн миний ах сайн явсан ч миний ах шүү дээ. Тэгэл тий. Няаж яах вэ? Тэгэл бас л тэгээд буруу ч вэ нөө сайн ч вэ нөө миний л аав гэж шүү дээ. Тэгэл яг ийм дүр зураг над тэр манай ээж бол яг 71 оны юм бас гайгүй залуу. 3 жилийн өмнө харуулт одоо ингээд өвчин юу яалаа. Тэгээ харавсан чинь за энэ дэр нэг юм ярьчих. Хохирогчийн байр суурь хин нэг одоо нэг зүйлд одоо буруутгах гэж шүү дээ манай монголч чинь ерөндөө заавал нэг буруутан байх гэдэг. Нөгөө талаас бас би яаваа гэдгийг бас ингээд өнцөг шиг энэ ийм зүйл болсон. Ээж маань 3 жилийн өмнө харуулаа. За тэгсэн чинь л би чинь даг гээл ингээд цогтолж штэ. За юу гэдэг вэ юм лээ гэд тэгэл за харьяа дүүргийнхаа эмнэлэгт хэвтлээ. Тэгсэн чинь хамгийн одоо ингээд нэг сэтгэл одоо гомдмоор ч юм уу гонсоомоор юм. Манай ээж тэр эмнэлэг дээр нэр үсэнд бол хэлэхгүй. Дүүргийг хэлэхгүй. Тэр эмнэлэг дээр 3 удаа очисон байдг юм бэ. Хэвтэн эмчилүүлэх гэж. Тэгээд нэг очлоо ор байхгүй, 2 очлоо ор байхгүй, 3 очлоо ор байхгүйгээд гарч яваад эмнэлгийн үүдэн дээр харуулт явагддаг байхгүй. Бас ингээд муухай. За арайч тээ, тийм ээ? Ингэсэн байна ингээд горчийн байр сууриас би ярьж болно. Тэр эмнэлэг ингэлээ гэдэг. Анхны тусламж ядаж үзүүлчихгүй тийм ээ. Нэг бол нэг очлоо 2 очлоо 3 дахь дээр ингээд оруулчих л та тийм ээ. Ямар муухай юм бэ гэж болно. Гэхдээ гүн байлаа хаа. Чи ээжтэй тийм их хайртай байсан юм бол чи хувийн эмнэлэгтээ хэвтлэх гэсэн. Чи энэ нийгэм дээр амьдарч байгаас манай эмнэлгийн тогтолцоо ямар байгаа? Одоо эмнэлгийн ор ямар хүрэлцээтэй байгаа юм? Чи тэрнээс илүү гоё явахгүйсэн. Чи тэрнээс илүү мөнгө олохгүй яасан. Чи ээжигээ тэр 3 удаа тэр эмнэлгийн хаалган дээр буцааж явахын оронд нэг захын нэг хувийн эмнэлэг рүү орж уулзаад өдрийн төдийн эмчилгээ юм одоо 7 хоног хэвтүүлж ээж минь ингээд болохоо байшлаа гэд явахгүй байсан. Нэг талаас нь харахаар. Тийм ч та. Тэрнээс бол одоо би яг тэр дүүргийн эмнэлгийн тэр юунд би буруутгахгүй. Яг хүмүүс үл яг буруутгаж ярьдаг л да. Тэглээгүй ш та. Нөгөө талдаа бол би тэр хүч наав төрүүлээд өсгөхөд өдний эцэрч түргээд ингээд сайн амьдралд хүргээд өгсөн шүү дээ. Би тодорхой хэмжээний би буцаагаад ингээд хайр инэрлээ асар хамгаалахын зүйлээ биелүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэл би яг тэрэн дээрээс ер нь бол нэлээд юм ойлгосон. Тэгээд за би сайн явах хэрэгтэй. Би сайн явж гинэ. Сайхан ихнэр хүүхдтэй ингээд гэр оронтой орлоготой цалин цагаатай ингээд сайхан явж гин. Гэхдээ энээс илүү би явах хэрэгтэй. Илүү би аав ээжигээ илүү хайрлаж хамгаалах, эмчлүүлэх надад мөнгө байх хэрэгтэй юм байна. За бүр цаашлаад одоо дүүнэртаа ч юм уу ах эгч нартаа ингээд туслах боломж олцоотой явах хэрэгтэй юм байна. Би өшөө илүү од гэрэл одоо бест од гэрлийг өөрөөсөө гаргаж ирэх хэрэгтэй юм байна. Тий. Ямар сандал ахаа сүүлийн үед өглөө ингээд сэрэхтэй хүмүүс ч ингээд сайхан бод мод гэж сэрдэг штэ. Би бол за сугам нь босоороо яг чи энэ дэр ингээд сугал байгаа шүү тий. Өшөө илүү байх хэрэгтэй л гэдэг талаас. Тэгээд нэг тим юм. Бас сони өнцөг байгаа заа. Тийм байна. Тэгэхгүй хүмүүс чинь тэр тэгээд ингэсэн чинь ингэчлээ. Ингээд ингэсэн чинь энэ ингэсэн гэдэг байнгын ингээд нэг юм хохирогчийн байр суурьс манай ахын ер нь бол бас зарим нэг хүмүүс нь ярих дуртай. Тэгээ би бол шүү те яг үнэ. Нөгөө яриад байгаа Пятозерыг
одоо нэг хоёлаа нэг задлаах тий. Алив нөгөө Оросын хамгийн зөөлхөн би нөгөө аврагыгаа дуусчихсан. оо тий. Энийг аврагч. Тий хамгийн зөөлхөн сархад гэдэг байгаа шүү дээ. Алив. Өнөр нь юу вэ шүү? Одоо энэ шинээр тантай хамтарч ажиллаж байна уу? За. Синх гэдэг шүү дээ. Синх гэхгүй байна. Аль нь Орос арх гэхээр л хатуугаар алдартай шүү дээ. Тий. Тэгсэн чинь энэ одоо жишээ нь Оросын хамгийн зөөлхөн арх гэдэг байгаа байхгүй юу? За алуу. За шиний маа. Хүү яасан. Цай гарлаа гэдэг шиг. Хаад би ший гэдэг. Нөгөө шин цай амсаа. Тэр шиг хадамцсан яриад Та ер нь жоохон хуураад байд юм бэ те? За амсаал тэгээд ингээд жоохон хуур ингээд би одоо яг өөрөө бол одоо мэдээж зочин маань ирээд нэг ирж байгаа шүү дээ. Ахнууд алкогол хэрэглээгүй яг 3 жил болж шүү дээ. Би тэнэш чи нэвтрүүлгээ үзээд ах хэвээр сайн татчих. Бодоод тэр чинь тэгээд одоо зочин маань бол 7 хоногтоо нэг л ирээ тэгээд сайхан харж аваад нэн үгүй сайхан ярьж аваад яваад өгнө. Би чинь 7 хоног болгон сууж байгаа хүн шүү дээ бас. Тэрийг үзэгчд маань бол ойлгодог болсон бас хоёрынхаа эрүүл мэндийг. За. Халуун цай ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Италийн 75 жилийн түүхтэй Reunit гээд энэхүү гайхалтай виног та бүхэндээ санал болгож байна. Дэлхийн 80 гаруй улсад экспортлогдож гардгийн байна. За мөн Америк, Мексикт хамгийн их зарагддаг Итали дарсан байна. Та чихэрлэг одоо дарсанд хэрвээ дуртай байх юм бол энэхүү Reunit-ийг бол хүүтнээр нуухад илүү тохирох юм байна шүү. Тань таалагдах амт Reunit Итали дарс. халамцсан өрөө бол би бол угаасаа л мөрөөдөж байгаа л орж ирлээ. Мөрөөдөл манайхан болдгийм байна. Тэгээд яагаад би мөрөөдөх болсон бэ гэхээр энэ нэвтрүүлгээс авах юм амар их байна. Хамгийн гол сүнс нь энэ сандал дээр суугаад хүмүүс үнэн ярьж байна. Үнэнгээ ярьж байна. Амьдрал ярьж байна. Урлаг бүтээлээ одоо чинь бүх юмаа ярьж байна. Ер нь бол нэг хотлоо ярьсан хүн бол нэг хахтар анзаарахдаггүй маань. Тэгээд сэтгэлийн нээж гоё ингээд ярьж байна. Нөгөө талаас энэ нэвтрүүлгээс нөгөө би бол үздэг хүний үзэгчийн өнцгөөс бол яриа шүү. Бас ингээд юм ойлгоод юм аваад байна. Одоо би тэр Пүүжахын Пүрвсрэн хэлсэргээ. Тэр ахын ярилцлаган дээрээс бол бас нэлээ юм ойлгож авсан. Тэр хүн бол амар гоё ингэ ярьж байгаа. Тэр арангаа шүлэг ямар гоё юм бэ. Тэгэл одоо бид нар бол зохиолч ч юм уу яруу нарагч гэхээр л нэг юм урт төстэй хүмүүс тэгэл юм онгод нь орохороо ингээл бичдэг ч юм уу ингээд ер нь бол боддог гэсэн байхгүй. Тэгсэн чинь Пүүжах бол судалгаа. Ерөөсөө л энийг судалгаач төс өөрөө юу юм гээл те. Тэгвэл би сошиалыг судлаад би сошиал дээр бас юм хийж болох нь шүү дээ. Энийг судалгаан дээр үнэлэлттэй юм те ингээд яг үнэ. Те. Тэгээд ингээд судлаад ингээд зарим маань айзууд ингээд за чиний вивс чи ингээд байх юм чи одоо энэ хувь аккаунт чи ингэж яваад байх юм яаж ингээд би судалчлаа гоохоо. Нэрнэс те яг ингээд яавал хүн авах юм яавал хүн инээхийн алтны дэргэд нөгөө гуйл шаарлна гэж нөгөө нэг охин ингээд эхлэнгүүтэл чи би чи бас би чи охиныхаа хажууд өчөөгөө биш үү? Миний охин мөгөж тасарцсан. Ямар заа ах ингээд царай төрөх нөө өнгөр нүдмэд бол манай охин дураацсан байна. Миний унталтыг хүртэл дураасан биш тах. За. Тий. Яав яг ямар барилтаа унч яг тэр барилаар унт чинь. Тэгээд ингээд байхгүй би чи ингээд амар гүн нойртой. Ер нь бол ингээд ямар гоё хүн ингээд ер гүн нойрч ирсэн. Тий ингээд би ингээд нүд нэгээл ингээс ирэхэд би өглөө болцсон байдаг. Зунд нь ямар ч юм цором мором хийх ч юм уу одоо бос ч юм өөр хэдэх нэг зүудний юмудны тийм наахын нөгөө нэг гэл тий. Тэгсэн би тэрийг яаж мэдсэн бэ гэсэн би манайх охины сургуулиас жоохон хол. Би тэр нэг ойролцоо нэг сургуулиас наваад явах нэг цаг орчим зарцаалдаг. Тэгээ ингээд үзсэн чи охин ингээд эхлээл сургуулиас наваад юм яриад л явж ирсэн л хэр нь жоохон зүүрмэглээд унтчихэна. Өө жоохорч мөхралах. Юм сайхан унтчихэна. За ашиг миний охин ядарчтэй гээд. Тэгээ гэрийн гадаа ирээ за минийхэн босоор гэсэн чи. Оо яг унтчих штэ. Яг унтчих штэ аби. Тэгж л гоё унтдаг үндэ. Ер нь тэгтээ ингээд би бол яг агаарт гарахаар бол яг тэг зохиолдөг юм. Яг нэг тэгдэг чинь ингээ агаарт гараад хөдөө очоод тий. Тэгээ нэг сайхан гэр дотор ороод
нам зохиолдгийн. Тэрнээс биш яг хотод бол бас хэцүү шүү дээ. Яг гүн ойр авах чи аюу хэцүү. Хүмүүс тэгж л ярих юм билээ. Наавад мэдэхгүй шүү дээ. Надад гэж. Чи одоо нэг нап гээ Дас гээл. Манай өмч мэдэн тэгэл. Тэг рүүгээ хэр их гүмтгэв вэ? Ер нь залуучуудад ихэд байсаgal гараад явчихдаг нөхдүүд байна. Одоо миний найз нар ч байна. Би бол жилдээ 1-2 явж байна. 101 очиж ижнийхээ үеэр явж байна да. Тэгвэл бас нэг очихгүй юм байна. Ер нь жоохон юу байна. Яг хүүхдүүд бага байгаа тийм. Тэр чи аваад тэгэл ингээл жоохон хол явах жоохон төвхтэй нэг асуудлууд ингээ байж тах. Тэр талаас нь жоохон байгаа. Тэрнээс бол сэтгэл бол тэнд байгаа шүү дээ. Би айгуу тийм нутгархаг ер нь бол хүн нэг талтай. Би иж одоо ууш ингээл бид нар намар болохоор бэлддэг дээ нэг махаа нөөцлөг л дээ. Би заавал ер нь тэр өсөд төрсөн тэр харцаан голоосоо ер нь бол ижээ авах ч юм уу махсуудаа бэлдэх сонирхолтой байна шүү. Ягаад бол энэ миний унсан газар угаасан ус энд байгаа. Энэ шорооны энд би хүүхэд энэ шорооны мах над таарж л дараа. Тэгэлгүй яах вэ? Тийм ээ. Тий, яг үнэ. Тэр зорилгоосаа юу талаасаа. Нөгөө талаасаа бас одоо манай ээжийн талын одоо дүүнэр ахч нар бүгдээрээ л тэр хөдөө амьдарч байна. Нөгөө хэдээсээ очиод бас нэг одоо юм ичшүүш өгөөч мөч гэж ярихгүй шүү дээ би. Яг тэр төлдөг мөнгөний төлөөд тэр ч гэсэн амьдарч байгаа. Тэр ч гэсэн хэрэглээ байгаа. Яг ингэ за наа чин тэд өө за энэ нөхчөө хаа гэд ингэж өгж аваад ингэж яаж. Тэрээс бол нэг бас нэг жоохон хүмүүс нэг хамаатай ах トゥ гэхээр л нэг юм бас нэг тийм зам байдаг шүү бид нарт. Тэгээд ах ширэн бол шаардлага тустай бүгд ингээл явж байгаа. Тэгэл очиод харин тэндээ очиод тархи унтраа штаа. Баг тэр хотод юу болж байгаа мэдгүй. Очиод яг нөгөө нэг ахч нар дээр очиод за голоор сонь сайхан юу. Тэр тэгсэн үү? Тэр тэгж. Нэг 3 хоног өстө юу ч ингээд нэг мэдэхгүй те. Тэр араа амьдрал визэг тоохгүй штаа. Тэр яах вэ? Өөр юу байна гэл гой сууч гойч. Тийм яг үнэ. Тэгээд хот руу наашаа ингээд 22 даваад ороод ирэхээр яг ингээд урдаас ингээд асуудлууд угтдаг шүү дээ. Буцаад явчихсан шүү дээ. Тэр үедгээл ингээд буцаа асаахад асуудлууд ундаг шүү дээ. Дүүшин тэгээд нэг жоохон буйнараа л явж байгаа юм дөө. Яг л би хичээл л дээ. Тэгтээ тэгэл ер нь бол ингээд уг өгөгдлөө бодоход ингээд өвөө юм аав ээж ингээд багаас маань кодлч. Тэгээд ингээд явж чинь охин гээд нэг буйны амтан гараад ирсэн бай тийм ээ. Ингээл явчихсан. Охинтоо гээд ингээд баахан нурж яснаа тэгэн гот одоо араас нь 2 хүү гараад ирлээ шүү дээ тий. Хүүгүүд бол шал өөр байгаа биз. Ер нь өөр юм бэлээ. Ер нь бол охин бол одоо мангар дайлж байгаа байсан тий. Охин бол яг ингэжсэн тэгэл ер нь бол ингээд сууртай ингээд уус сууртай хүн байж тээ тэр чинь ер нь ингээд уг өгөгдөл нь за ер нь бол ингээд одоо манай дундах ингээд одоо хөдөлгөөр гэж ерөөсөө тэгээд яг хүн хүүхдэд хэлж болохгүй ер нь л яг юм нэг сармагч нь л байна. Ингээд сав ингээд ядагдгүй юм бэ. Ямар санта за миний хүүхд нэг жоохон уццчлэг гэх гээд шүү дээ. Уул нь ингээд үнэхээр нэг тэр ундрагын үнэхээр дийлэхгүй байна. Ханаасаа ундрдаг ирч хүчий. Тэрс ингээд шилжил мэлцтэй амар тэгэл за тэгэл. Ямар санта тэгээд сургуулаа төгссөн хүн чи одоо жоохон ер нь жоохон амралтын байдалтай. Тэгэл ер нь гэр бүл руугаа ингээл ер нь нөгөө хэдтэйг нэг ингээд өнгөрч байгаа ингээд урсж байгаа цагийг нэг гоё үнцэнтэй байлгах тал дээр л ер нь ажиллаж эхэлж юм ла. Тий. За зөвхөө. Та энэ том шатантай хийж байгаа. Зүгээр. Харанцуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Zubrovka. Mega Electronics хямдралтай худалдаа эхэллээ. Apple, Samsung, Huawei, Honor. Ухаалаг утсаа орлого ноцохгүй урьдчилгаагүй лизингээр газар дээр нь шийдүүлэн аваарай. Гар утсаа зөвхөн Mega Electronics-оос. Сошиалыг анзаараад байхад контент нэг ёсондоо одгийн бол охинтойгоо гэрүүлээрээ одоо энэ контент руу тий сошиал контент руу ингээд анхаарал ажиллаж штэ. Тий. Гой шинэ контентууд хийгээд. Мэдээж эн чинь ингээд хөгжилт нь явсаар ах тусам эргээд дахиад нөгөө юу руугаа бизнес болж эхэлнэ. Тэгдэм билээ. Би ч ямар юм мэдхгүй байхаа тэгэл юу ч мэдхгүй антэл бас орж ирж байгаа шүү дээ сошиал дээр чи. Би бүр охин сошиалгүй байхад бүр профайл зураг цолдгүй хүн байсан. Бүр хүмүүс чинь инстаграмстаар хийдэж штэ би тэгдэггүй. Нэг ахтар тэгэхгүй. Тэгээл яг нөгөө нэг видео коллаар нэг хүүхдүүдтэйгээ чим ажил төрөл хийж байгаа найз нөхдөөгөө л ярина. Тэрнээс бол тэрнээс илүү хэтрэхгүй. Тэгээд
энэ хүн чинь тэгээд нэг сошиал амт. Тэгээд яг хаа нөгөө нэг юмыг анзаараад ойлгоод ингээд судлаад ингэж л ирж байгаа юм л да. Одоо яг би ч нөгөө нэг гарч ирээд яг ингээд өөрийнхөө нөгөө аккаунтаар гарч ирээд удааг байгаа ч гэсэн бас нэг намайг тоосноо хэдэн байгууллагууд байна. Нэг 2 3 байгууллага байна. Тэгээл за нэг сард нэг хвшлэг ингээ шүү. За ингээд тийш дараа. За ойлголоо. За тэгнэ гээл тэр нь за яг вивс аваад одоо хандлт тийм ээ. Ингээд ингүүтэл бас ингээл заа гээл ярьсан болгоны окей гэж болохгүй байна. Яг ямар байгууллага юм бэ? Тэгээд би яг энийг хүмүүст зөвөөр эргээр сурчлан таниулж чадах юм уу? Жил ерөөс тийм шүү дээ. Тэр хүн бизнес хийж ийн бараа бүтээгдэхүүнээ чинь сурчлуулах гал холбогдож байгаа. Энийг би сурчлаа гэд за окей за тэдэнд төгрөг за окей ингээд инглээ ингээд дахиад нэг ингээд сабсуб гэд ингээд яач болно. Гэтэ муухай ш таа. Тийм. Надад тэр өгж байгаа мөнгө шин тэр хүн хизээ нэгэн цагт яаж ижигэл ийм ингээл бас л хөдөлмөрөөр зарцуулаад олсон байж таараа. Тэгэхээр яг энэ зүйл дээр бас уул суурьтай хандах хэрэгтэй. Окей тэдэг үгээ за окей ингээд тийш гэхгүй. Ингээл за танах тийм бүтээгдэх юм байна те. За байж гараа. Юмны нэг тийм хэмжээс тий. Хэмжээг барьна гэдэг чинь. Тийм ингээд нэг за ингүүл нэг хүмүүс ингэж ойлгох бах. За ингэж хэлчүүл ингэн гэдэл жоохон ажиллаад ахаа ингээд нэг ойлгоод ухаж бодоод за нөгөөд чинь ингээд болцсон шүү. Чи ингээд бүтээгдэхүүн явуулчихаа за хоёул ингээд миний бодож байгаа бодол нэг юм шүү. Тэгвэл нэг хүмүүс ингэж ойлгоно гэдэг утгаараа ингээд за гэдэг ингээд. Тэгэхгүй нэг хүмүүс ингээд нэг иймэрхүү сурчлагууд байна шүү. Тэгээд ингээд юм ажилласнаа. Тэгээд нэг ингээд бүтээгдэхүүн гаргаснаа. Би нэг угаасаа ингээд хэрэгэлдэг юм уу? Ойлгож байгаа шүү дээ наа хүмүүс чи энтэй хамтарч ажиллаж чинь гэдгийг ойлгоно шүү дээ. Ихгүй зүгээр хамтарч ажиллаж байгаа ингээд нэг шууд ингээд жоохон тодорхой л байл та тийм ээ. Тэгээ миний одоо хамгийн нэг одоо намайг хамгийн анх анзаарсан надаар реклам хийлгсэн ичи гэдэг нэг памперсны тий намайг одоо би тэгэхээр шууд хэлсэн намайг одоо ингээд ичи гэдэг энэ памперсны юм чихний газар тоолоо. Гэж шууд хэлж. Намайг гоё шүү дээ. Эдэн татангуй байдал. Тий. Тэгэхгүй тэгээд манайх угаасаа ингээд том дээрээ чиргэлээ, баг дээрээ чиргэлээ ингээд ухаан шүү дээ. Их жоох үнэн л байх хэрэгтэй. Үнэ. Тэр бол зөвхөн яалтж байхгүй шүү. Та нуу яа тий хамтран ажиллаа энэ инглээ тэглээ ингээд хамтран ажиллаж байна гэдэггүй шүү дээ. Гоё ингээд явчихж байгаа шүү дээ тий. Тэгэхгүй нөгөө би домч хоригоос багасаа уулаа гэж ярихгүй. Домч хориг. Нөгөө нэг заримдаа бол тэгдгий. За нөгөө нэг юу байна дүгээрээ дайл тийм ээ. Reunit гэдгээ задлнаа. Тэгтээ бас нэг ийм юм одгийн хараа анзаарчихсан. Юу гэхээр нэг юм 100 мянгаас дээшээгээ давалт waves нь ингээл жоохон даваад иргээл ингээл эсвэл болоод ингээд 150 мянга ч гэдэг юм ингээд ирэхээр автоматар ингээд шууд эхэндээ болоод айгүй гоё ингээд тэр контент чинь ингээд дэмжиж юмжаал ёстой гоё маа гэл ингээд юм эерэг байдаг. Тэгснээ ингээд тэр нэг үзэлт нь өсөх тусам нөгөө хяналтаас гараад тэгээд доромжлогсод орж ирдэг. Юу тэгдэм юм шиг анзаарагддаг. Тий. Энд чи юусаа хаа чи сошиал дээр одоо тэр нь дассан уу? Гүү дасах ч яах вэ? Энд чин айгүй ингээ ойлголттой байгаа. Чи сошиал дээр хэрүүл хийгээд байвал сөргөл юм орж ирнэ. Чи сошиал дээр эрэг байгаад ах юм бол чам руу эргэл юм орж ирнэ. За яг ганц нэг нөгөө дундаас нь орж ирж байгаа нэг учир ойлгохгүй хүмүүс байдаг л энэ. Тэрмээр бол нэг одоо нөгөө нэг коммент хийж болно хэний комментиг авч үзэх вэ гэдэг чинь айгүй санаж тахаа тийм биз дээ. Тийм ээ тийм яг үнэ. Тэгэхгүй би ямар за би нэг followers ингээл цуглуулаад би миний пэйж ингээл охины пэйж ингээл хөгжиж чинь миний пэйж ингээл followersтай болж чинь би яг энэ followers-ыг би юунд ашиглах юм гэдэг чинь бас сонио. Яг өөрийнхөө ингээд цаан характераараа ингээд явах юм уу? Зарим нь сонгуульд нэр дэвшигчл followers цуглуулж явах шиг байна. Зарим нь өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг цуглуулах гэж followersтай болж явах шиг байна. Янз байна. Зарим нь хэрүүлэх гэж followersтай цуглуулж. Одоо нэг нийтлэг юм байна шүү дээ. Чи юм бэ? Тийм. Ингээд нэг юм нэг хүнийг олоолаа нийлээд ингээд сошиал дээр пойлоод байгаа хөх тэр чинь муухай цааш шүү дээ. Чинь зодооны дөрөв ч гэсэн биш шүү дээ. Унсан байхад өшгөлөхгүй нөгөө пойлдохгүй гэдэг. Цус гарч болно. Тэр шиг агуу нэг чинь муухай зүйл шүү дээ. Ялангуяа за чи followersтай байж болно тийм ээ дагагч ингээд чи followers гэдэг чинь дагагч мэгч би ярих айгүй дурггүй
Хүмүүстийг дагуулж байгаа юм шиг. Зүгээр л миний контент ч юм уу миний бичлэгийг үзээд сонирхсон хүмүүс за дараа бичлэг үзье да хийвэл үзье да гэсэн л одоо дарж байгаа товчлуур штэ эн чинь. Тэхгүй баг хаашийн би одоо тэдэн мянган одоо болтоо гэж ярих гэдэг юм аа. Тийм үстэй байгаа. Энд чинь зүгээр чамаа чиний бичлэг таалагдаад чиний нэг ярьж байгаа өнцөг чинь таалагдаад тэр followers-гээ товчийг л дараачийн контент ч юм бичлэг орохт нь үзье да юу ярих нүг гэдгийг одоо юу ах л ингээд нэг юм одоо энэ платформын л нэг одоо систем шүү дээ. Тэгэхгүй тэгэл тэдэн мянган followers шүү дээ. Тэ? Надад бол тэр нэг одоо 500 мянган followers-ууд 700 мянган followers-ууд ямар ч хамаагүй бахаа. Тэ нэг би энэ followers дээр төвлөрүүл миний сэтгэл зүгээр байхгүй. Тэр нэг ясанд наад чинь хэрвээ тэгчих юм бол жоохон донтолтолоо явчих. Тий, донтолтолоод явчихна. Би ерөөсө followers comment хэд их хүн таалагддаг. Тий. Энэ минь нэг ач холбогдол өгдөг юм. Тэр ч туссан басаа нөгөө намайг followers багтаа байхад нөгөө нэг хандж байгаа байгууллагуудаа би хайртай. Тэгээд эн чинь янз бүрийн та ч гэсэн мэдчихлээ бах. Янз бүрийн байгууллагууд ингээд залгадаг юм бэ л яг вебсайт байгаа. Тэр чинь одоо нэг энэ бизнесийн ер нь бол маркетинг таниулан сурчлах ажилчин бол анхаарал хаана тэн дээр байна шүү. Яг үнэ. Тий. Гэхдээ яг муу анхаарал дээр би сайн эерэг анхаарал дээр байна. Тий. Тэгэхээр шүү те. Halloween unit-ийг энийг за тий тавьж. Энэ болохоор одоо ингээд за хоёулаа нэрээ энэ анхны сэтгэл. Би бол өнөөдөр анхудаа амсч үзэж байна. Энэ тэгтээ надаа би нэг танилцуулгыг уншсан юунити ямар очтой гэсэн чинь хүүтнэр нь одоо уух юм бол илүү гоё тааламжтай байдаг. Тэгээд баг зэргийн sparkle тийм баг зэргийн юм жон газтай юм шиг. Тийм. Одоо зориултанд тэгж хэрэглэх нь тэгж уух юм шүү дээ. Хэрэглэх нь одоо хүүтнэр нь за ойлооны толгоч тий. Шинэ жил болоод удаагүй байна. Тийм гоё юм байна. Тэгээ одоо бас дүү чинь жоохон хотчоод хаа нэг их нэрдээ орохдоо бас нэг иймэрхүү вайн ингээд нэг аваад орж шүү. Манай их нэр ч юм бол яг хотод ирэг уг гарлны харангаа болохоос хотод ирнэ бол өссөн. Өөхөд тэгээд бас нэг залуучуудаас хотын залуучуудаас юуг нь тотохтой тийм байна. Тэгэл ажиллаж байгаа л тэгэл яа. Түрүүн одгийн маань ярьж штэ. Нөгөө хотод өссөн хүүхдүүдийн нэг тийм одоо ингээд заримдаа одоо яасан ч тийм тэгээ боломж олцсон байж хахад яасан ч хөдөлггүй юм шиг гэдэг юм эсвэл бол ясаа тэгээ нэг үгүй хэлэхэд баг ясаа арчаагүй юм гэж бодогдохоор тийм үе байна шүү дээ тийм ээ. Яг тэрнтэй адилхан би бас яг тэгж боддог байхгүй. Одоо яг хөдөө орнуудаас орж ирээл Улаанбаатарт ингээл адилхан оюутан болоод тийм ээ. Тэгэхэд ингээд би одоо хотод өссөн хүүхэд ингээд оюутан байгаа те. Тэгэхэд хөдөөнөөс орж ирээл ингээд оюутан байгаа. Хөдөөний орон нутгаас орж ирсэн оюутан амар мундаг гэдэг. Илүү нөгөө зоригтой илүү байгаа даа зоригтой ингээд. Манайд ч юм уу тэр гэр энд байгаа болохоор тэгээд яваад хараад очиход хоол бэлэн ор засаатай байж штэ ээж мэжил тэгэл байж штэ. Хөдөө байгаад ч гэсэн яг тийм л байсан штэ. Тэгэхээр хүн ер нь жоохон нөгөө деваачнд байгаа даа. Тий. Тэгээ тэндээс сугарч харж иж нэг өөрийгөө амар мотивацжуулаад ингээл гүрийгээл ингээл яах. Тэгсэн мөртлөө манайхан чи гадагшаага ажил төрөл хийгээд ингээл гадны орнууд руу явахаараа лаг мундаг болчихдог. Тий. Юу гадагшаа явъя гэж бодож байсан уу? Ер нь л бодож байсан. Тэгээд яг тэр бодож исэн үедээ боломж олцоод олдсонгүй. Тэр виз мизэн ч намайг тооснонгүй. Тэгээ одоо яадаг юм би жоохон өршөө авалт авъя гэж бодсон. Би Солонгос руу явна. Гэхдээ би ингээд гоё аялаад 3 сар сайхан аялаад. Тэгээ тэр аялын Солонгос руу зурчилдаг аялын компани юу гэдэг юм манай Монголоос тийм ээ. Тэр дамжуулаад хахан. Тэ ингээд нэг юм манайхан бас 3 сарын виз чинь бас яг аяллаар нь ашигладаг шүү. Гэмээр санагдав. Дүүн явна асуудал. Одоо тэгээд ер нь бол хошоож гарсан урагшаж гарсангүй. Яг л байна. Энэ жил сая оны өмнө нэг одоо аяллаа тийм газраас нэг ийм санал ирсэн. Одоо манай хөтөлбөрийг ингээд одоо сурчлаад өгөөч тэгээд ингээд тэр чинь бас агуу гоё санал тавьд юм байна шүү дээ. Тэгээд яг хоо тэрэн дээр боломж байлаа тэгээд нөгөө хүүхдүүд жоохон балчраагаа болохоор за тэгж яагаад болох доо гэж хэлчихлээ. Тийм тэгэхгүй бол жоохон хүүхдүүд тий миний муу дундах чинь хоёр настай нэг дүүгээ өлөө зөвшөөрөхгүй амтнд байж штэ тийм ээ. Тий.
баган тэгээ бас нэг одоо тэгээл ингээ гэрэлтэл бийж. Яг ихнэр битэр ер нь бол болж нөгөө нэг одоо эдийн засагч вэ нүү тухайн амьдрах орчинч вэ нүү тэр чинээгээр болж игэл нэг хоёлаа нэг ганц амтаа энэ хорвоо дээр ацарч тамлаад яах вэ? Тийм ээ нэг жоохон олоолаа байг. Тэр талаасаа нэг өсгөж хүмүүжүүлэх боломж олцсон байвал ер нь бол жоохон үндэстэн талдаач тэр өөрсд талдаач тэр нэг юм жоохон гоё өндөр өтгөн байхыг л ер нь л хүсэж байна. Ер нь тэгтээ ингээд одоо яг зүгээр зарим нэгэн дээр сошиал ертөнцийн дээр хит их хутан хүмүүс бол зөндөл байдаг л да. Одоо энэ Монголд бол үнэхээр амьдрах арга алга байна. Ер нь л одоо өнөө маргаашгүй сүрлээл гээл ингээл. Зүгээр одгигийн бодол ер нь ойлоо жоохон нийгмийн талаар ярил л да. Тэгээ залуу хүн өнөөдөр тийм ээ Монголд ажиллаж амьдрахад ер нь яг манайхан яг мэрэгжилтэй болж ийн монд амар гоё байна. Ингээл өөрийгөө гоё сэнэглээл ингээд явж ийн. Гэхдээ нэг юм хувь хүний хөгжил гэдэг нэг сэдв байна хаа. Чи яг юм юу гэж харах юм? Чи үнэхээр одоо Монголд амьдрмаар байгаа юм уу? Нэг бол яг хэцүү талдаа бол хэцүү шүү дээ. Тэгээл одоо худалдаа авалт талаасаа ш тэр одоо бид нар чинь цөөхөл юм чинь цөөхөн худалдаа авалт вэ шүү дээ. Тэгэхгүй ямар сая одоо хэдэн одоо миллиард тий одоо юу ч юм тийм байгаа биш. Гэхдээ чи Солонгос явж ажиллаж тэр Герман ч юм Франц гэж явж ажиллаж болно. Гэхдээ чи эргэл ирнэ шүү дээ нийгэмдээ. Тэгэхээр ерөөс ямар ч сонголт авах эндээ бидүүлээ яг энэ нийгмээ энэ одоо энэ тухайн байгаа нөхцөлдөө маш гоё байх хэрэгтэй. Монголд бол амьдарч болно асуудалгүй. Зүгээр хаа 10 сая төгрөгийн амжиргаа цагаан ол 100 айл дээр гараад ачаад зүсэн чи амьдрал хинт амьдрал байж л шүү дээ. Өдрийн 200 сая төгрөг 100 сая төгрөг янз янз л олон шүү дээ. Гэхдээ тэр болно шүү дээ тэр өнгөр. Мари хөлс төснөө. Тэгээд нэг ийм хүмүүс ахаа би гайхаад байдгийг. Ааст амьдрал ингээд хэцүү байна. Зээлтэй. Тэр миний юм зээлтэй. Чи зээл тавихаас өмнө эрсдлээ жоохон ингээд бодоод үзэлтэй. Би эдэн төрөний зээлтэй байвал гэр бүлдээ ингээд цаг зав гаргаад би аж жаргалтай байж ялна. Би эдэн төргийг сард төлөх боломжтой байна. Гэхгүй аваачид банк усаас аваачид бүр тулгаад баг орлогынхоо яг ингээд сарын данк гээд 2 сая төгрөгийн цалин авахад бараг 100 сая төгрөг өөртөө авч үлдээ сая 900-ийн банк ус ч юм уу өөр ширэндээ төлөх хэмжээнд бараг авааччаад цовжин шаналж чинь. Тэгэд өөрөө тэр сонголтыг хийсэн биз. Чи яагаад нэг үйл яг үнэн хэллээ. Сонголтоо өөрөө хийсэн. Тийм сонголтоо л өөрөө л хийсэн шүү дээ. Тэгэхгүй тэгэл ста зовлон энэ ста банк усынхан өндөр хүүтэй байна. Энэ банкныхын ингээд аппликейшн дээ. Гүүштэй яс юмн дээр чи тэр өөрөө гаруй шиг зурсан. Чиний сонголт шүү дээ. Өөрөө аппликейшнээс авах. Тэгтээ тэргүй тэр чин бизнесийн байгууллага ашиг орлого бодвол тэгэл тэг ингээл явж борлуулалтаа ингээл гаргаал явж л байгаа шүү дээ. Ерөөс байхгүй. Чи хаана юун дээр гараа өсгөх зурх чана гэдгийг маш бид нар анхааралтай. Нөгөө эрсдлийн менежмент гэдгийг л маш сайн харах. Ерөөс нэг юмд найдаж бид нар юус амьдарч болохгүй. Ер нь бол энэ нийгэм чи ер нь хос мортой явуулах сайхан байгаад шүү. Аппликейшн зээлтэй байсан Гүг уу? дүүн тийм зээл хонорын тал дээр бол ер нь бол нилээн юу яах юм. Би одоо хүмүүс ингэж штэ хаа. Саяхнаас нэг сонинтой. Юу яасан бэ гэсэн чинь байрны гадаа нэг залуутай муудалцсан. За. Тэгсэн чинь би яг өглөө охиныгоо өргөчих гээл охин битэр ингээ гарч ирэл машинаас чи нэг машин тагнаад тавьчихаа. Тагж боллгүй яах вэ тийм ээ тэр чинь зогсоол ингээл төвхтэй л байгаа юм чи. Гэтгсэн чинь нөгөө залуу маань ингээд гарч ирсэн өө за ингээд яах чи шүү гарах чи гараа өгшөө гэдгсэн чи за гээл ингээд гарч. Тэгээ нөгөө залуу чинь ингээд машинаа хасаачаад машинаа гадаа ингээд тамхилаа зогсоод их юм. Гү чи би өгшөө ингээд гарах гад ингээд яарч ийна хүүхдээ ингээд сургууль хооцох гоо нэгшөө явах гэж гэдгсэн чи. Би машинаа халааж байна. Одоо 5 минут халаахын гинэ тэр хүн. Тэгээд 5 минут халаад тэр техник ингээд халаад мотор нь жигэд үйл ажиллагаатай босны дараа надад ингээд зай тавьж өгөөд би машинаа унаа гарахын гинэ. Гүй чи ямар сони юм бэ хөшөө. Гүй наадах чи яг чиний төрөнгөж бол. Гэхдээ наад чин техник. Би ингээд эн чи ингээд холдчихвол би ингээд ажлаа амжуулмаар Яараад байна шүү Тэг дээ. яарч штэ тэр ингээд одоо энэ төгжрэл ингээд хэцүүдтэй байгаа ш төгшөж чигээд. Гүй би ингээд машинаа ингээд халууч төгш. Тэгээ ойлоо муудалцаад хэсэн чи наваа тэгнэ чи наа унсан машинаа харалтаа. Маралтай гээд омроод. Гүй өгшөө. Яг наад яг чиний энэ машиныг би маргааш ингээд очиод ингээд авч чаднаа өгшөө. Асуудалгүй. Гэтэ би чамайг юу хийгээд яаж болоод энэ машиныг би авчихсан ч мэдэхгүй байна.
Гэхдээ чи минь ингээ унсан машин ч юм уу өмссөн хувцаар бити хүнийг дүгнээ өгш. Тэгж л нэг юм илүү жоох өрөвдөлтөй санагдсан. Тэгээд заа өгш. За одоо өгш машин чи халж байна. Одоо ингээ ухарчгаа өгш. Одоо би энэ байр нэг амьдраад 5 6 жил болж ирдэг өгш. Чи надтай тааралдаг бол энэ за ингээд ингэс. Тэгээл охин мохинч тэгээд тэр дотор ингээл ашаантаа ингээ хараал байж байгаа болохоор нэг тийм наад цаа нэг илүү асуудал үүссэнгөө тэгээд за дараа таарс. Сайн амдаа гэдэг. Өнөх маань. Өнөх маань. За өгшөөл. Яг тийм байна. Хүмүүс нэг жоохон тэгэл яах юм тэгээд нэг хүмүүс таалагдах гээд би нэг тийм зовлонтой амьдрмаргүй шүү дээ. Би нэг юм өндөр төрөг унаал. Дэмэ нэг гоё кром ч юм уу, напон ч юм уу тий. RX ч юм ингээл унаал. Яах юм би хэрвээ энэ залуучууд ер нь бол зарим нь бол ойлгоцсон байлээ. Зарим нь нэг юм байна. Яг хүний үр дүнгээр амьдрахыг амар хүсдэг. Үр дүн гэдэг чинь ойлгомжтой ш. Тэр хүн 10 жил хөдөлмөрлөөд нэг ланд 300, ланд 200 ч юм ингээд авд унсан чинь тэр залуу нэг 2 жил ажиллачаад нэг ланд 200 унахыг хүсдэг. Тэгээд тэр 10 жил хөдөлмөрсөн хүний хэрэгжилж байгаа юм хэрэглэх гэдэг нэг тийм яг нь гэл нэг тийм үү те нэг гүш тахаад тэр чинь тэр хүн чинь зүг зүгээр явж байгаа гэд тэр машиныг унаагүй шүү дээ. Тэр хүн хөдөлмөрлсөн байна. Хүртэгчтэйгээ хүртэж байгаа шүү дээ. Хүртэх хэрэггүй бэжж заавал хүртэх гэж хүчлээд өөрийгөө там дунгаагаад шүү дээ. Яг нөгөө дарамтанд дунгаагаад шүү дээ. Тэгээ тэр битгий хэл тэгээд шүү дээ. Одоо ингээд одоо харагдах байдал тий. Айгуу чухал. Ресторанд амар анхаардаг болсон байна. Тий. Тэгээ ингээд нэг юм нэг залуу байж илаа тэгснэ тэр залуу 5-70 түрээсэж ирчихэд тэгээд түрээсээ машинтай ирчихэд тэгээ яг өөрөө авцсан мэтэр жүжиглэх яг мануст яг ямар хэрэгтэй ч юм бүү мэд. Тэг яг нэг тиймэрхүү юмыг бол зүгээр ингээд маш ойлгочлох хэрэгтэй. Тий. Mega Electronics хямдралтай худалдаа эхэллээ. Apple, Samsung, Huawei, Honor. Ухаалаг утсаа орлого ноцохгүй урьдчилгаагүй лизингээр газар дээр нь шийдүүлэн аваарай. Гар утсаа зөвхөн Mega Electronics-оос. Fiat Ozer буюу 5 нуур нэртэй сархтыг та бүхэндээ танилцуулж байна. Оросын хамгийн зөөлөн сархад гэдгээрээ алдартай юм байлээ. Оросын улбан улсын топ 3 архи үйлдвэрлэгчийн хамгийн өндөр борлуулалттай сархад юм аа гэж. Цэвэр амт өндөр чанар буюу Оросын улбан улс Омск мужи Сибирийн онгон дагшин байгальд одоо люкс зэрэглэлийн спирт хамгийн цэнгэг усаар үйлдвэрлэдэг ийм сархтаа Монголд албан ёсоор одоо худалдаалагдаж эхэлсэн байна. Бүх сүлжээ дэлгүүрүүд бол 8 нэрийн бараа за тэгээд одоо бөөний төвүүдээр одоо Fiat Ozerыг та бүхэн маань авах боломжтой юм шүү. Халамцуу яруу нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгээгч Porsche Alderт Zubrovka Porsche онгон зэрлэг бизон шилбээр дарж бэлтгэдэг дэлхийд дээрх цорын ганц сархтаа гэж. Халамцуу яруу нэвтрүүлгийн ивент эдгээгч хамтран ажиллагч Италийн Reunit. За мөн халамцуу яруу нэвтрүүлгийн ивент эдгээгч хамтран ажиллагч Aura Garcia үндэсний мандаа үйлдвэр Vitafit. Яа. Комос тэглээсэй шүү. За. Ой яа хундраа нашны удаа би юу яавал Озер төр явж ирсэн шүү. Яг Fiat Ozer төр ярих ламтнаа. Fiat Ozer төр явж ирсэн шүү. Би зүгээр хараа одгийн хараа ингэж бодлоо. Нөгөө төрний ардын буудангийн ахгүй байна штэ. Одоо багш хөө биш ээ захирал биш юм. Багш ахгүй. За багшийн талаар би бас нэг жоохон мэдмээр санагдчихээн л да. Одоо одгигийн маань амьдралд маш их хэрэг болж байсан. Одоо ч гэсэн тий болсоор л яваа. хангинж байдаг ер нь зөвлөгөөнүүд нь ямар зөвлөгөөнүүд байсан бэ? За өстө янз бүрээр л ярина шүү дээ. Ахын дүү нохоо хүртэл хуцах хэрэгтэй шүү. Амар хийс одоо ингэ. Тэгэхээр чиний хүүхэд чинь инех хэрэгтэй. Одоо яг тэрэн дээр бол ингэдэг нохоо хүртэл одоо ингэ хуцах хэрэгтэй. Одоо тийм ээ. Тэр одоо за нохон дээр ингэ хийс явж ярьж байгаа ч гэсэн одоо тэр нохоо одоо эрхлээл хуцаал одоо ийм бас ингэ нийгэмд оролцох ч юм уу ийм сэтгэл хөдлөл илэрхийлэх одоо эрхтэй гэдэг юу яриад шүү дээ. Нөгөө тал дээрээс би энэ дээрээс юу анзаарсан бэ гэхээр
манай аав бас нэг жоохон асуудал байна. Өвчин байна. Ер нь бол нэг амар идэрх хин аягүй төвөгтэй өвчин гэхүү дээ. Одоо манай монголчууд бол ер нь бас мэрсээр дуулдаал байна л да. Тулаа гэдэг. Тийм үе мөчний. За тэр өвчин чинь бол энэ нөхдүүд чинь бол одоо бүгдээрээ хараатай тэр өвчин. Бүгд хараатай. Тий. За тэгэнгүүт л аав нэг их бишээ хөөрхий. Нэг сардаа нэг заана 2 сардаа 2 ч юм уу нэг хааныг хүртэж байна. Тэгээд энэ дэр шүү хардаг вэ гэхээр зарим ингээд хүмүүс ингээд ажиглахаар цаа ингээд харахтаа суугаал би яваадахгүй юм өвчин зовлонтой мөлөнтэй байж та гээл нэг тиймэрхүү ингээд юу харагддаг шүү бид нарт. Одоо өнцөг. Би бол тийм юм ярьдаггүй. Аавда. Тий. Ингээд ууц байгаа би мэдэн штэ уцаар харахад л альдаал хийгээд нэг айл толгоо өндөрсөөл ингээд тэгээд хаа нэг яваад очиход ээж мэж ховлон штэ аав чин тэглээ инглээ гээл хэлнэ. Гэтэ яах хөрхий энэ тэр хүн за нэг найз нь ирээд багын найз нь цэргийн найз нь ч юм ингээд ирээд нэг ганц шил юм аваад гистэй. За тэр сайн сайхан явсан үе дурсаад залуу сайхан явсан хөжилтөө явдлуудаа дурсаад энийг уугаад тэр хүн өнөөдөртөө жаргалтай байвал тэгээд тэр маргааш өвдөх зовхон тэр маргааш ил асуудал. Яах юм байх? Би одоо хизээ одоо явна гэж хизээ яана гэж одоо тэр хүнийг би хориглох үед бас магадгүй би одоо нэг бас нэг аавынхаа хэмжээнд очсон тэгэл нэг миний нэг дундах ч юм уу том ч юм уу ирээл жоохон ч юм ирээл таамаа гэдэг мадас нэг сонио. Ер нь бол хэр ерөөсөө ингээд яг нэг байгаа аавынхаа байга дээр ээжийнхээ байга дээр нэг гоё харамсахааргүй ингээд байлгаад магадгүй би харуулж байна шүү дээ. Аавынхаа тэгээл нэг уудсан байхад нь тэгээд нэг шаардсан байхад нь би маргааш ночоо яах гал тэгээл тэнэгтэй л ингээд тэгээд би ч гэсэн одоо тэгж боддог шээ. Яг л одоо багштай байхын сайхан ч тэр юм даах. Багш бол одоо ягсан бэ минь хөө. Тэгээд нэг иймэрхүү кейс байна. Багш гэхэд л ер нь бол наад ч юм бол ер нь тийм байл шүү. За гэхэд би бас ингээ өөр дөрөө шингээгээд ингээ тухайн нөхцөлд харуулаад тэгэл явж шít. Гэтэ яг миний нөгөө багш сайн байсан ч гэсэн яг тэгээд нөгөө шав бас яаж авж ийнэ гэдэг чинь бас сайн шүү дээ. Тийм ээ тийм яг үнэн тий. Шав тэрийг авж ийнэ үгүй юу гэдэг чинь байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө нэг одоо нөгөө бид нар ч нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө юу гэхээсээ илүүтэйгээр нөгөө нэг бас нэг энэ нөгөө сайн ах нар, хураа ах нар тийм ээ найз энтер гэдэг чинь бид нар бүгд л ингээд нэг нэгэндээ сэтгэл зүйн одоо юмнууд ингээд шингээж л явдаг л юм байна л да ингээд анзаархад. Тэгээд би ч нэг тийм сайхан багштай хүн дээ. Ардын бөөдөнгийн багшиг дэлээ. Бараг багшиг таньдаг болчихлоо шүү дээ. Одгийгоор дамжуулаад бараг багшиг таньдаг болчихлоо шүү дээ. Гөөмөс сэтгэлтэй амьд шүү дээ миний багш. Ганцхан шавтай. Тэр нь би багш одоо дараагийн хэлтийг хаанаас яаж авах юм би мэдэхгүй байна. Одоо яэш мэш тэр конкурс тэр нь яах юм бэ? Тэгтээ одоо ер нь бол жоохон нас яваад ирэхээр тэгээд багшиг бол тэгээд ихнэр л эзэлт юм дөө тэгээ ер нь тэгэл одоо бол тий ихнэр яг ингэж байна. Тэр орон зайг одоо ихнэр эзэлсэн байгаа сте. Тий бас манай залуучууд дээрээсээ ч юм уу яг миний бодол ингээд бодоход гэр бүл гэдэг чинь ерөөсө багийн тоглолт гэдгийг ерөөсө зарим нь ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Ямар гоё хэлвэ. Багийн тоглолтод би нэг саяхан өчтөр нэг тохиолдсон кейс сонсъё яриа л да. Манай найз хөшөө нэг тэдэн дөрөг байна уу? Хөшөө мань чи одоо мөнгө төрөх гэж юу ах вэ? Яг уу ганц нэг реклам хийж байгаа. Тэгээд мань ямар данс мос байх вэ? Эхнэрд ер нь жоохон барьж байгаа шүү дээ. Эхнэр ер нь бол данс хариуч байгаа. Чи эхнэр лөө ярьчихгүй да. Тэгээд яа нөөц гэдгсэн чи чи эхнэртэй базуулаад. Яг тэгж ойлгох нийтлэг тэгж ойлгох шүү дээ. Тий. Гэхдээ эн чи гэр бүл гэдэг чи багийн тоглолт. Тэгээд өрхийн санхүүгээ эхнэр бариул арай нэг ариу хямхтай байгаад байна уу? Би бариул би ч ингэж жоохон гадагшаа хүн гээл нэг оюутан дүүхээр ингэчдэг юм. Нэг ахын үл ингэчин. Тэгээ нөгөөдөлсө буцаагаар нөгөөдгийг ингэж чадахгүй. Эхнэр бариул арай чанга арай нэг юм ой зарцуулаад байгаа байхгүй тэр чинь. Тэрнээс л би нөгөө нэг ингээд мөнгөгүй яваад гэсэн ойлголт биш шүү дээ. Ингээд багийн тоглолт хийгээл за миний хань ингээд дансаа бариул нэг ийм эрг байна. Ийм дээр ийм байгаад байна. За би одоо чи яатсан. Одоо би нэг жоохон дансаа бариад яваад үзье. Би нэг жоохон урлалт. Нэг зарлаг гаргаад ингээд хийдэг. Ингээд гоё юм. Яг нөгөө ихнэрийнхээ аргыг олцсон хүн чинь өөр юмны аргыг олох ямар юм байна. Тий. Яг нөгөө нэг ямар анханасаа арга олцоод явсан биш. Тэгэл амьдралын яг ингээд хугацаанд л би бидгээ ойлголцоол
Яг гоё ингээл тэгэл за манай ихнэрч нэг ийм хүн юм байна. Би ингэж ярих хэрэгтэй юм байна. За ингээд нэг аргыг олцох айгүй гоё. Тэгээ цаашаа айгүй гоё дардаа. Яг үнэ аргыг олно гэдэг чинь бас их гоё үгүй шүү дээ. Одоо нэг юм ихнэрийнхээ ч арга ивэг тэр нэг ийм эмхтэй хүний нэг мөн өөр хий нэг жижигхэн нэг цаана жоохон охин байгаа шүү. Жоохон охин байгаа шүү. Тэр нэг жоохон охины л учир нь чирэг олж чадахгүй ингээд айгүй их зовцсон явж байгаа. Тийм ир хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэгэл янз бүрийн кейс зөндөө гарч ирдэг. Тэгэл яг би бол заах маргаангүй ч юм асуудалгүй ч юм хоёр хүн байлаа хэрэг голд нэг асуудал гарна ш та. Гарч л дараа. Тэнгүүт яг зарим хүмүүст би нэг зөв хэлчмээр санагддаг зүйл нь би бол шууд за ихнэрт ингээл жоох ингээл маргалдлаа, яриа ширүүслээ. Би хамаагүй хүүхдтэйгээ дэргэд битээр маргалдана. Гэхдээ ямар үг ашиглах вэ? Үгний сонголт, байр суурь, бие хэлэмж амар чухал. Тэгээд яг хүүхдийн дэргэд асуудлаа шийдэх. Асуудлыг гаргаж байгаа л бол Гал зогсоох хэрэгтэй. Тэгвэл айгүй хамаараа тоххой. Тэгээд цаашлаад за ямар кино үзэхүүгээ явж болно шүү дээ тэр чинь. Тэгэхгүй нэг гэр бүлийн хоёр хэрэлцээд нэг нь ингээд гарч хүүгээд ингээд яваад өгнө. Нэг нь ингээд нөгөө өрөөндөө ороод ингээд хаалгаж өгчээд ингээд явцаар л дээ ингээд чинь. Тэгээд тэр чинь ингээд асуудлыг шийдэж чадахгүй. Тийм. Яг энийг яг хаана очиж дийлэх гээд байгаа хаа. Ааха. Тийм шүү дээ. Гэр бүлийн маргаанд ялагч байдаггүй. Тийм. Тэр шиг ер нь шууд маргалтвал яг ингээд нөгөө бид нар чинь шууд асуудал турлангуу тэрнээс нөгөө нэг уснаас хураа гарна гэдэг шиг нэг займчлах гал бултах гад байдаг л да. Тэгэхдээ болох асуудлууд гэж байна шүү дээ. Үнэ. Шууд яг үнтэйг нүүрт болно шүү дээ. Би ямар үйлдэл ямар тэнийг үйлдэл гаргацсан. Би яаж ихнэрээ гомдсон. За чи намайг тэгж хэлгээд тэгээ гомдсон байна. Би бол уул нь яг тэр өнцгөөсөө тэгж ярьсан шүү. Гэ тийм ээ чи буруу зүг ойлгоцсон юм чи. Яг алив би нөгөө шууд энэ цагаанаар яачлаа алив зүгээр хаа. зүгээр тий. Ахын хишиг дүүд бол ёстой яг үнэн шүү. Нэг гэр бүлийн маргаанд ялагч байдаггүй гэдэг. Тэгэл хүүхдийнхээ дэргэд асуудлаа шийдэж чинь гэдэг чинь бол тий. Тэд нар чинь бас нэг юм харуулах хэрэгтэй шүү дээ. Асуудлыг ингэ шийддэг юм байна. Ингээ маргалууд ингэ ойлгочих хэрэгтэй юм байна гэдгийг хүүхдийн битгий дэргэд битгий хэрүүл хийн гэдэг ийм бас кейс яваад шүү энэ дэр чинь. Гүү чин энэ хүүхдүүд чинь адилхан ингээл нийгмийн нэг эдис болж л ингэж гарч ирж байгаа. Тэр гэр бүлийн асуудал аав ээж яаж шийдэж байгааг харчвал ингэж шийдэх юм ингээд асуудалчаа дараад надаас хоош амьдрахтаа ч юм надад ингээд том болоод ингээд амьдрахтаа ингээд тэр өнцгөөс ингээд харуул бас гоё. За энэ гоё ярианы араас мотор. За мотор. Тэгэхгүй зүгээр би чинь ер нь бол жоохон дургу удаг. Тэгээд юу миний нөгөө нэг бие организм ч юм уу жоохон муу хүлээж авдаг. Гэхдээ нөгөө нэг өнөөдөр бол айгу дажгүй байгаад байна. Сайхан байгаад байна тий. Дажгүй. Би халамцуу яриад яагаад орохыг хүссэн бэ гэхээр хүссэн мөрөөдсөн бэ гэхээр ийм яг одоо нэг архитарс бол одоо биш дэлгүүртэй байж тагшгал ингээл яг галахтаа нэг гоё ингээ яриас. Яг энэ л гоё. Би ингэдэж ш тахаа. За халамцаараа шинэ дугаар орсон байна. Ингээд орцсон ингээд мэдгэлэрдэг аахгүй. Тэр арцноо чи. За ингээд ажлуулаад уусчаад оройн нэг орж ирээд орой орохтаа нэг 2-3 пив аваад орчдөг. За тэгээд ороод нөгөө нөхдөл чинь сайхан унтуул ш та. За намх. За унтцаа юу нахаа гээл. Нам унтуулж аваад яг зургатан дээрээ тавиал. Тэгэл яг ингээд хамт сууж байгаа юм шиг үздэг аахгүй. Тэгээ нөгөө нэг пивэр тэгсэн үү. Тэгвэл яг гоё. Тийм. Тэр цоомохын дугаар ямар гоё дугаар бай. Тэр тэгсээ цоомоо ингээд дүүнрээ дагуулж ирээл ингээл дуулуулаад ингээд хүн олонтой явна гэдэг чинь ямар гоё юм бэ. Би цоомохын тэр дугаарыг хараад би бас олонтой явах хэрэгтэй юм гэдэг надад ингээд сэтэл төрж байна. Би найзтай байх хэрэгтэй. Би дүүнэртэй байх хэрэгтэй юм байна. Би ингээд олонтой гоё байх хэрэгтэй юм. Тэгвэл ийм цом ах шиг юм гоё явж чадах юм байна. Би ээжигээ ингэж хайрлах хэрэгтэй юм. Би ээжигээ ингэх юм биш. Би бас ингээд дутуу ойлгосон биш. Би одоо би ээжтэй цэцэг авч өгөх хэрэгтэй юм. Хайртай шүү гэж хэлэх хэрэгтэй юм байна. Би ээжтэй ингээд нэг өдөр ч гэсэн би ингээд тэврээд унтах хэрэгтэй юм байна. Энд чи юу нүдэлж шүү дээ. Бид нар чи нэг нэгнээсээ ингээд нөлөөлөл ингээд амьдарч байгаа шүү дээ. Нэг нэгээс ингээд ингэж юм байна. Ингээд суралцаал амьдарч байгаа шүү дээ. Амьдрал заавартайгаа ирдэггүй шүү дээ тийм үү? Тийм. Хэрвээ би бол ухаангүй явсан үе би ингээл нэг 20 хэдэн наснда ингээд алдагнаа л өстой. Тийм ингээд ямар ч ухамсаргүйгээр ингээл ярьдаг ингээд алдаал хийгээд би уцаан байсан шүү дээ. Тэгэл гоё ингээд аппетит хийгээд утас хүртэл аппетит хийж шүү дээ.
Би ч гэсэн ингээл өөртөө авти тэгэл ингээл амьдарч шít. Одоо тэр дуулах сүүлд нэг фэйсбүүк дээр ярьсан байлаа. Юу гэж цаа чи? Чи ийм байсан, чи хизээ ийм байсан бэ? Чи тэгж л явсан бидтэй гэдэг хүмүүс ийм үнцгэр ярьж байна. Тэр чин одоо би тэр нөхц тухайн нөхцөлд би тийм л явсан. Одоо би ийм явхад над дээр энийг бити ацарч ингэж наагаа дээ. Чи яг тэр өнцгөөс тэр одоо дуулгын хэд дэх хөлбөрч явж байсан юм бэ? Тий. Дуулга ер нь айгу модаг залаа санаг. Тэгээд ачаад ингэ хараад байцгааж шít. Та бол сошиал дээр яг фэйсбүүк дээр л жоохон итгэх муутай. Би амар итгэвтэй байсан үе байгаа шүү. Байгаа юу? Одоо ковид зөрчсөн юм байна. Ковидоос өмнөх үеийн одоо маш их итгэвтэй байсан үе бол надад байгаа шүү. Тэгээ одоо бол би нэг тийм айхтар итгэвтэй бол биш байгаа. Тийм байлээ. Платформ нь өөрчлөгдсөн. Тийм одоо айгүй их итгэвтэй байгаа платформ нь YouTube сувг байгаа. Танай платформыг тэгж яагаад нэг аав охин хоёр дайлар мордно яах. Ер нь YouTube сувгийн нээсэн үү тэгээ? Нэг байгаа. Ер нь нэг ч хөөе. Нэхийн одоо нөр охин дээрээ нээж өгөхгүй л явж байна. Би юу л яах вэ? Тэгээд ингэ болно тэгж яагаад охин дээрээ усаа нээж өгөх хэрэгтэй юм байлээ. Тэгээд ингээд судлаад аажэр нь арын албаных нь ер нь бол судалгааны төвшөнд за яаж ажиллах хэрэгтэй яах вэ гэдэг хүмүүстэй ярилцаал тэгээл явжл. Энэ яг YouTube дээр гарна гэдэг чинь тэгээ яг ямар аясаар явах юм, юу сурчлах юм, юу хийх юм. Тийм ээ? Ямар vibe-тай явах юм. Энд чинь миний охин чинь хүүхд учраас хүүхдүүд үзэн тэр хүүхдүүд рүү юу чиглэх юм гэдэг чинь бас зүгээр л за ингэж нэг болохгүй ш та хаа. Тийм үзэж байгаа юм чинь тэрнээс чинь нэг хүүхэд ч гэсэн ингээд ингэх гэдэг жоох ингээд одоо за та бит хоёр нь штэ. Тэгвэл дараагийн чаймыг удахгүй гарч ирэх юм байна да. Тий. Чайм чи амар би бол мондог хүүхд гэж хардаг. Ямар би бичлэг үзээ биширдэн штэ. Би ингээд задлж үздэг аахгүй. За эдитээ ингэж хийсэн байна. Ингээд ингэсэн байна. Энэ хүүхд ингэсэн байна. Энтэй хамтарсан байна гэдэг ингээд харна штэ хаа. Тэгээ ямар мондог. Ямар гоё юм. Нөгөө нэг охин манай охин чинь жоохон нөгөө нэг хэлний бэрхшээлтэй гэхүү одоо ирэх гэхүү нэг тийм. Жоохон гээд угаасаа буйны амт шүү дээ миний охин чинь тэгээ да тань уу гэ. Исэсэг байхгүй. Эсийг тэгээр дуудаад байна шүү дээ. Тэгээ одоо яг нэг хэл яриа сайжирж байгаа. Тэрийгээ дагаад нөгөө нэг хэл яриагийн засахсан сургалт байна. За тэр мэрэнд нэг явуулаад багш нь тэгээл залгадаг. За миний охиныг яагаад та нар за жоохон ингэ шүү энэ дээр авиан дээр засахаарай шүү гээл тэгээл нэг багш руугаа яад. Тэгээд яг нөгөө миний охин чи юм чи яг би бол багтаа байгаа юм юу биш. Жохон хэлгий жохон нэг бүр хэлтэй байсан. Хойд бол биш 5 хүртэл ээж их юм өгсөн. Тэгээ тэрнийгээ дагдаг ч юм уу жохон бүр хэлтэй байж байгаад гайгүй сүүл засраа тэгээд гайгүй болсон юм шиг үлээ. Охин бол яг цэвэр аав ээжийн алдаа ер нь бол. Эхнэр нэг юм үзчих. Хүүхдтэй ингээд бүхэл мах бариулж болохгүй одоо яс мас мэрүүлж болохгүй хараал итүүлж болохгүй гэдэг нэг юм нэг хүнийх нь нэг юмыг үзчих мэдгүй одоо энэ чинь юм бэ. Тэгээд ингэх ёстой юм байна гэж бантын ээжгсэн ч гэсэн ингээд 0 махаар ингээд өгөөл тийм ээ. Миний хүүхдтэй ингээд ах ч үстэй яах ингээд яг нэг тийм сэтгэл зүй ингээд суучаад яг ингээд нэг тэр амны хүндий ч юм уу ирүүний булчин хөгжих насан дээр нэг жоохон тэгээд явчих. Тэгээ яг ингээд суларчдаг юм байл л да ингээд төлтөлгээд ингээд ингэж яриад байгаа чинь хэлний булчин сул ирүүний булчин сул одоо тийм ийм талын л зүйл юм бэл. Одоо тэр алдсан нөгөө нэг цаг хугацаагаа одоо нөхөхгүй л тэгээд ажиллаж байна. Нөгөө тэгээд тэр чинь ингээд дахиад сайжрал гоё болчихно л доо. Тэгээд ингээд байхгүй одоо хүртэл ингээд энэ хүүхдийн хэл яриаг засаач заав ээж мэжнэстэй ингээд тэгээд нөгөө анхнаас нь цуг байсан хүмүүс бол мэднэ. Манай охиныг ингээд нэгсэн ямар яаж сайжирж байгаа ингээд ливл ахаал яваад байгаа миний охин. Тэр голоос чи угаасаа энэ 3 сая одоо 500 600 хэд болсон бай манай одоо энэ хүмүүсээ тий одоо хүмүүсээс чи ингээл шал мэдэхгүй хүмүүс ингээ орж иж байгаа юм чи за энэ хүмүүс анхнаасаа байгаа хүмүүс байна да гэдэг ингээл түрүүн та ярьсан комментэн дээр хэр их ингээ дэмжгэлж юм хэмжилж юм би бол нэх хэмжгэлдэг нэг харин нөхөр гээл наваа диг би одоо яах би онгох штэ яах ямар давхраа нэг юм уу за тийм ээ та чиний л бодлох шүү гээ за нэг коммент ороод ирэх та тэгж бодогдоос уучлаарай гэ дэмэстэй тэгэл болоо штэ тэр хүн чинь ч гэсэн за энэ залуу чинь бас нэг нам ингэж хэлэхэд ингэж юм да гэд нэг за хоёлаа заримдаа шууд маргалдсан штэ ингээд коммент ил сайхан тийм ээ ингээд ийм шилэг
Би бол ингэж бодож байна. Чи намайг инглээ. Шууд ингээд нэг коммент дээр сайхан ингээд одоо хамгийн сүүлд гоё учир зүг болох. Агшин чи чамайг ингэж бодсон. За чи намайг ингэслэх нь би тэгжлээ. За уучлаарай агш. За гэд тэр хүн чинь дахиад миний бичлэг байнг гоц. За агш. Дахиад үзчихсэн лээ. Дээд янз бүрийн хүмүүс бүр ингээд засрахгүй хүмүүс нэг буруу ойлголттой хүмүүс байд. Гэтэ яг тэгэл тэр хүн намайг тэр ертөнцөөрөө хараад ингээд тийм ээ тийм. Тэгэхгүй нөгөө нэг тэгээд ер нь бол ага ингэсэн. За ардын буудан дээр одоо ажиллаа 6 жил тэр бууданд би одоо хүмүүс ингэ ярьдаг одоо хөс залуу насаа ч юм уу хөс өглөө хөлс хүчээ зориулаад тийм ээ багшийнхаанд удирдлагандар тэгээд ингэсэн чи би нэг жоохон ингэ орсон салбартаа ер нь бол ингэ нэг жоохон мөр үлдээхийг хүсдэг. За тэгсэн чинь буудангийн одоо ингэ салбарлаа ингэ яваад орлоо. Одоо амьдрах гэдэг шүү дээ. Ажил. Багштайгаа нийлж байгаа битээр нэг цоо шин юм ор зохион бүтээл. Үзээ. Орны өөр шийдэл аха. Одоо тэ матрасгүй ор гэж бүтээж шít аха. Амар уу. Матрасгүй. Тэ матрасгүй ор. Хибрид ор аха. Хибрид гэж ашиглаад шүү дээ. Тэгээд тэр ор маань яад юм бэ гэхээр одоо бид нар нэг юм орны араам худалж аваад тэрэн дээр нь дахиад нэг юм зөөлөн матрас худалж авдаг да. Матрас худалж авах шаардлагагүй ор бүтээж авахгүй. За. Тий. Тэр ор маань юу юм бэ гэхээр ерөөсөө ер нь бол зарчим нь ижлэх юм. Ер нь орны толгой гоё байна. Үндсэн одоо 2 м 50 ингээ нэг өргөнтэй ч 1 м 80 өргөнтэй 2 м 80 өргөнтэй ингээ байна. Дээрээ шууд зөөлөвчтэй. Матрас шаардлагагүй. Буудингийн зөөлөвч. Зөв. Тэр зөөлөвчин дээр хүн гудсаа тавиад унтна уу? Одоо юуг тавиад унтна уу? Одоо даавгаад явсан унтсан ч болно. Нэг шийдэл ш тах юм чи. Тий. Одоо та нэг ор авч л байгаа. За тэр дээр чи уус нэг орны араам аваад нэг матрас тавиад ингээд унтдаг штэ тий. Тэгээд орны үндсэн ор маань нэг үнэтэй, матрас маань нэг үнэтэй болоо явчихж байгаа. Тий. Тэнгүүт л тэр орыг авангууд хаш юм нөө дэх үед нэг наар гэдэг нэг юм байдаг гэсэн. Ер нь наарлаг гэсэн. Бараг тэрхүү юм уу? Тий. Гэтэ нэг арай орчин үйжүүлээд гоё толгойтой. Тэгээд нэвсэг яг унтах хэсэг дээр бол матрас шаардлагагүй. Яг нөгөө нэг илүү нэг сонирхож байгаа хүмүүс нэг хатуу юм дээр унтах ч юм уу газар унтах сонирхолтой нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс нэг амар сонирхдаг. Тэгэл манайх би чамаас энийг л хүсэж байна. Тэгээд багш. Тэгэл за наадах чи за оюуны өмчөр ингэдэг яах юм. Оюуны өмчтөр ингэ бүртгүүлчихдээ юм аа. Энэс зүйл ингэ нээлттэй байдаг юм. Энэ санаа ингэх хэрэгтэй гэдэг. Багш бол тэрийг мэдчихэж байгаа шүү дээ. Буудан дээр буудангийн одоо салбарт нэг 20 гаруй жил зүтгэсэн хүн чинь нэг наад цангаа ойлгож байгаа юм. За тэгэл болгодоо одоо миний одоо багштай өгсөн юм. Бас нэг буудангийн одоо буудан ор одоо ийм тавилгын одоо юун дээр нэг жоохон мөрөө үлдээд ингээд болоо. За тэгсэн чинь нөгөө нэг амжиргаа цагаан чи байгаа л байгаа яваа л байгаа. Өнөөх чи байж л байгаа. Байж л байгаа шүү дээ. Сандралаа. Хөнгө хийгээд байгаа. Тий. За сүүл рүүгээ нөгөөдгөө засцууллаа. За учир нь олоод шүү дээ. Моторыг яаж анцлах юм те? Моторын ер нь ажлын дараалал гэж юу юм? Энэ юм байх хэрэгтэй байна, тех хэрэгтэй байна гэх. Ер нь бол нэг нэвтэрчлээ шүү тэр машин дээрээ. За тэгэнгүүт л нэгтэй байсан хүн чинь бүр 1 2 3 4 5 гэж бас 5 таа олж шүү дээ. Бүр амар. Үзаа. Тий. За өөрөө нэгийг унаад амьдрал ахгаа залгуулад ингээд буудангаа зөөгөр ингээд явж байна. Тэгсэн чинь дахиад нэг 4 амжиргатай болж байна. За. Нөгөө дөрөвгөө төрөөсөлж шүү дээ. Хоногийн 100,000 өдрийн 60,000. Өдрийн 60,000. Тий. За. Хамгийн давхар нөгөө нэг багшийнхаа нөгөө нэг эзэмшлийн нөгөө хашаанаас. Нөгөө үйлдвэрийн хашаанаас. Тий. Хүмүүс нөгөө нэг миний одоо бааз юм аа. Тэгээ хамгийн амар нь тэр хүн манай захирал одоо манай багш ч гэсэн захиралчтай. Гэхдээ нөгөө захирлынхаа нөгөө нэг одоо бизнес явуулж байгаа тэр нэг ийм одоо газар хашаа юунаас явуулж штэ би. Давхар. Сахтар. Тэгээ хамгийн амар нь манай багш наваа тэрийг дэмжиж штэ. Миний дүү хийгээд үз. Тий. Тэгээ сайхны хүртэл түүн төрөөслөө. Одоо сая өнгөрдөг намар бүгдийн сайхан ингээд нэгийг үлдэгээ босдын баяр таа гэлээ. Заасан уу? 3 жил тэгээ төрөөслөө. За одоо тий ингээд нэг тэгээд ингээд нэг орсон салбар болгонд ингээд нэг тулгачих гад байдаг нэг юм хөгжүүлээд ингээд явчих гад байдаг талтай. Айхтар маагүй байна. Одоо тэгвэл эн чинь тун удахгүй энэ юг тулгах юм байна. Согтуу яриа. Сошиал ертөнцийг тулгах юм байна. Айхтар аагүй байна.
Тэгсэн чи юу яасан сошиал дээр ингэж байгаа. За охинтойгоо ингээ контент хийж чинь өөрөө ч ингээ зарим нэг юм ингээ аваа явж чинь. За тэгэл ингээд үйлчлүүлэгч надаар нөгөө сурчлуулах хүмүүс үл угаасаа вивс авч яхад гоё эрэг байхад л болоо ингээ нэг орж ирж чинь ихнээсээ ч ингээ зөндөөл гоё бэ. Амар баярлдаг тэр хүмүүстэй. Тэгээд ийм тэр хүмүүсийг гомдоочгүй гэсэндээ би ингээд амар хичээдэг. Энийг ингээд харуулчвал ингээд нэг тэгээд нэг дахиад нэг очиод нэг ингээд сурчлаад явчих биш. Дахиад нэг очиод за яа чи гайгүй юу? Дахиад нэг болохгүй бол тэр хүний нэг сэтгэлд хүрээгүй бол за яхаа би ихчээ би яах вэ? Яаж туслах вэ? Яаж ингээд нэг тэр хүний нэг тэр хүн чинь нэг ингээд хөдөлмөрлөөд олцсон мөнгө байгаа даа шүү дээ. Тэрийг надад ингээд ингэсэн байх гэхэд тэр хүний нэг гомдолтой л үлдээж болохгүй. Тэгээ тэр талаас нилээл юу яг сошиал дээр бол нилээн бодож байна. Нөгөө талаас ийм байна. Нэг амар гоё гэр бүл ингээл ингээл миний хүүхэд миний тэр минь ингээ байж байгаа л нэг нь эрэхтэй нь хүчрхийлэгч болоод эмхтэй нь ингээл хохирогч болоод энэ стай ингээд амар юм хүн байсан байж тээ. Өстөө тэг чараагүй хүн байсан байж тээ. Энд сошиал дээр гарч ирэхээс өмнө би тэрийг бэлдсэн. Миний гэр бүлийн харилцаа ямар төвшөнд байгаа даа. Арай жоохон өөр төвшөнд гарч хинч орж ирээд хагардуулах ч юм уу ямар ч одоо зүйл тохиолдоод хагаралтуулахгүй төвшөнд би гарч ирчээд ингэж үлгэрлэх хэрэгтэй. Тэгэхгүй би хотлоо үлгэрлэж болохгүй. Хотлоо юм хизээ нэгэн илэрдэг л байхгүй. Яг үнэ. Тий. Тэгэхээр би энэ сошиал дээр би үнэн аав байх хэрэгтэй. Би үнэн нөхөр байх хэрэгтэй. Үнэн одоо үнэн иргэн байх хэрэгтэй. Тэгвэл байх. Хинч гэл жүжиглэж болох л байх л та. Тэгээд зарим нь бол ингээл гоё л ингээд жүжиглэл явж ч юм уу ингээд дүр хэсэг одоо жүжиглэлт биш хоо дүр хэсгээд ингээд явах байх. Жүжиглэх гэдэг чинь бол мэрэгжлийн төвшөнд ингээд яриад авчих байх. Тэгэхээр би нэг тийм жүжигч хүн биш, тийм дүр хэсэгч хүн би үнэхээр чадахгүй. Ямар сандал чи юу ярих ч нөхөр би юу ч ярихгүй харин тэгээд галаах очоод тэгээд намайг яриулаад ингээд ингээд гарч иж байгаа. Тэрнтэй адилхан би үнэхээр жүжиглэж чадахгүй. Тэгээд ямар сандал нэг маркетингийн нэг менежер холбогдоо та тэгээд хэлчихэн нөгөө ахын гүг тэгж л хэлээд ингээд явахгүй бол тэгээд тэрнтэй адилхан үнэн байх хэвээр. Тэгэхгүй бол би худлаагаас байгаад байгаа юм хизээ нэгэн цагт л би одоо тэгэл одоо дуун дээрч тэр одоо ошин шог дээрч тэр канон дээрч тэр ингээл мэдгэн ш та бид нар гэл эцэг нэгэн цагт л үнэн яг ингээд мөнчгөрөө явсан тэр нь бол амар гоё одоо карьертэй ингээд явдсан ш. Тий үнэн. Одоо наа чи бол ялтж байхгүй үнэн шүү те. За алуу наа чи 5 мав юм хийдэг аа. За 5-2 дууслаа. Ямар ч байсан юу халамцсан яриа нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн одгид маш их баярлалаа. Тэгээд 2026 оны маань нэвтрүүлгийн маань салхийг хагалж гоё нээж өгсөн маш их баярлалаа. Тэгээ хамтдаа сайхан яриа гоё өрнүүллээ. Тэгээд хоёлаа нэвтрүүлгээ энэ төрүүлээд өндөрлөө. Тэгээд одгигийнхоо хэлснээр үнэн байцгаая монголчуудаа тийм ээ. За төгсгөлийн үгийг одгид дэвлэе. Төгсгөлийн үг гэхэр ч одоо тэгээд ийм л юм байна л дахаа. Одоо юу гэх юм бэ? Зөндөөл юм уулнууд бод ярина гэд бодоол ингээл хүн чинь ингээл ирдгэл юм байна. Гэхдээ ингээд өстө нэг яг л үнэн л бай. Тэгээл одоо ингээл бид нар ингээ ирээд буцаж байгаа байхгүй байгаа. Энд чинь нэг тийм амар богинохоо хугацаа шүү дээ. Би сая л хүүхэд байсан шүү дээ. Одоо би ингээ 30 хүрчлээ шүү дээ. Одоо 30 жилийн дараа тэгэл ер нь бол ер нь бай ертөнтэй л ингээл явна шүү дээ. Тийм шүү дээ. Би саяхан 30 таа байсан. Одоо 45 хүрчлээ. Тэрнтэй яг адилхан байгаа. Ингээл од харж байгаа шиг ингээл жоох үнэн байгаа л тэгэл зөв байгаа л тэ хим юм шиг яг өөрийнхөө ингээл нөлөөлөл өөрийнхөө үзэл бодолд ингээл үнэнч байгаа л тэгэл өрмөн үлдэх хорвоо гэдэг шиг тийм биз дээ. Минимум одоо охиж одоо том ихчгээл ингээл бичгнүүлэл ингээл явж гин. Тэгэхгүй за том ихч ингээл явж идэг юм биш. Тэгэхгүй нэг аав нэг худлааны хөрөөл бас муух шүү дээ. Тийм биз дээ. Тэгэл шашаалыгээл энэ тэнд ингээл хүн доромжилсан нэг бол нэг охирч юм байс өөртөө нэгсэн чи ингэчлээ ч юм нэг хэдэн болоорс цаглуулснаа юу гэж бодоод байгаа. Тийм ерөөсөө тэр жоох бүгдээрээ л гоё нэг нэгэндээ жоох хайртай л байх хэрэгтэй. Энд чин өнөөдөр би нэг ийм кейс биш тагаа.
өнөөдөр хамаагүй би гудамж ч юм уу нэг жоох ядрахын явж харагдаж болно. Би тэр өдөр л ядарсан биш. Тий. Тэр өдөр надад нэг юм болоод ч юм уу тэгэл ингээ ядраал явж байгаа шүү дээ тийм үстэй. Тэгэхгүй яг нэг яг тэрнгүүрийн дүгнэх гээл ер нь бол жоохон хайртай л байх хэвээр. Ер нь бол тэгээд хүн зовж ээж болно, жаргаж ээж болно. Гэхдээ зовлон гэдэг чи яг юу юм яа? Яг юуг бид нэр зовлон гэж харах юм? Тий. Тэгэхгүй нэг багусгэлизм зовлог гэдэг хүмүүс байна шүү дээ. Тий. Бистэ зовж байна. Магадгүй үнэхээр даагд шууд тавтшгүй өвчин бол биднээс бас зовлон. Тий. Гэхдээ хин дээр яг хин дээр тэр өвчин байгаа даа гэдэг чинь бас сонин. Үнэхээр 70-80 настай өвөө эмээ ч юм ижээ авдар юм тэр өвчин байвал таах тий. Штэ. Үнэхээр одоо үнэхээр цэцлэгч байгаа өрөөнцтмөр байвал тэр бол зовлоо. Тий. Тэгэхгүй нэг бүгдийг ингээд ялгаж салгаал зовлон жаргал асуудал гэдгээл ер нь бол нэг цөөхөн хэдийн юм дээр зовлон юм да. Тэгээ бусд нь бол асуудал шүү найзуудаа л гэж хэлмээр байна. Тэгээ асуудлаа гоё ингээд эрүүл ухаанаар хараад ингээд ухамсарлах хэрэгтэй. Тэгээд ухамсараар ингээд эрүүл гоё ингээд хараад ухамсарлаад шийдчих хэрэгтэй. Сайхан хэллээ. За тулгаад дуусгач байлаа. За ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгч явцаа ээж найз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их байлж өгдөг одоо. Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг. Ерөнхийдөө хөвчлэн амар өдийг хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэддэг байхгүй яа чи. Би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зурчигтаад байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр хэнийг нэг төлөө биш. Ер нь бол шилжчихж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шилжчихж байгаа л банд нар л шүү дээ.